Чамайга бодон боцлоо. За сайхан шинсэн үү бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бид бүхний дараагийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Ингээд олон түүний хүсэлтээр одоо Жангумаас их хүсэлт авсан манай уянгаа маань хүрэлцэн ирсэн байна. UBS телевизийн бүхний хүсэлтээр ингээд үзэгчдийн хүсэлтээр уянгаа ирсэн. Маш их баярлалаа. Сар шиндээ сайхан шинсэн үү? Сайхан шинэлсэн. Хүссэнд баярлалаа. Ингэж хашгирж байгаа юм байгаа мó юу? Үнэн байсан юм уу? Байгаа. Би 11-р орж. Яг үзэгчдээ. Яг үзэгчдийн хүсэлтээр. Ахлан бол үзэгчдийн хүсэлтээр. Окей. За дээрэс нь манай өнөөдрийн зочин Red Burger. Юу гэж юмсэ? Burger. Red Burger George хүрэлцэн ирсэн байна. George. Сашиндээ сайхан шинэлсэн үү George? Бүргэрийг монголоор юу гэдэг юм бэ? Бүргэрлээс дээ. Улаан хавчуур талах. Улаан хавчуурхтай талах маань ирсэн байна. Ингээд хавчуурхтай талах. Дээрэс нь анхлуу маань ирсэн байна. Сайхан шинэлсэн анхлуунаа. Сайхан шинэллээ. Жил орж ийн. Энэ сайхан өдрийн хүргэе. Та бүхэндээ могоо жилтэй анхлуу маань энэ жил нь орж байна. Тэгээд засал намаа сайн хэлгээрээ. Энэ жилдээ сайхан сайн хүнтэй уулзраарай гэж хүсэг өрөөгөөд энэ удаагийн подкаста та бүхэндээ хүргэж байна. За юу сайхан шинэлсэн. Би сайхан шинэлсэн. Өөрхийн нэрээ бүү хахаас энэ юуч асуудаг юм. Йоо тийш тий. Би асууна. Өндөр асууна. Ямар сайхан өдөр вэ чи одоо та нараас асуулт сонсон чи. Би өөрийгөө ярих гэж подкаст хийдэг байхгүй. Тэгсэн чинь сүүлдээ хүмүүс яриулдаг подкаст болоод тэгээ одоо бүр миний тухай бичдэг комент байхгүй болчих. Уг нь манай пүү хөөрхөн шүү, бүү гоё шүү гэд тэр магтаалуудаар би ингэ цэнэглэгдэж уралдан биднэр амьдрдаг байсан чинь. За юу цан за уянгаагаар уянгаас эхлэе. Уянгаагаар сайн сайхан юу байна? 50 дөө. Өнгөрсөн дугаарын сэтгэл. Айгуу гоё байсан. Гэхдээ би чинь айгуу комментүүд уншаад би чинь дажгүй юм шүү. Би өөрөө тэгж бодсон. Сэтгэл үлдээсэн уянгаа дойд хоёр өстэй ясан гоё шүү мэш дахиж оруулаач чинь тэргээд гоё сэтгэл үлдээсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлаа. Тэгээд дээрэс нь чамаар аваар бахархсан штэ. Одоо ингээд айгуу удаан энэ ажлыг ингээд зогсоохгүй амжилттай гээд ингээд юмыг хүлээдэг, сонсхийг хүсдэг тийм хүрээлэлтэй ингээд болцсон тэрийг ингээд авч үлдсэн байна гэдэг чинь амар том хөдөлмөр вау гэж бодсон штэ. Ах ч одоо 20,000 уулаа маа гэж чинь хүмүүс коммент 20,000 уулаагаа тэгээд дахин оролцоод баярлалаа үзэгчдийн хүсэлтээр яхаа аргагүй нэгээр бичигдэж орж ирсэн байгаа. Дойдыг маань бас олон хүмүүс оруулаач гэсэн байгаа. Тэгтээ дойдтойгоо би ярина гэж байгаа. За манай George сайн сайхан юу вэ? Сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн. Тэгтээ ер нь баг айл мэл хийсдэггүй болохоор гайгүй л байна дөө. Манайхан тэгээд дандаа жоохон жин нэмцэн гэж яриад ах шиг байна. Би гайгүйгоо. Ташин дэлгэдэг. Ташин дэлгэдэг би бол жин нэмээгүй бус нь бол жин нэмцэн харагдаж байна гэдэг. Тэгээ нэг айл хийсдэг болохоор. Хэрэг айлсцгээ танаар нэрэ. Хамгийн олон айл юм байна. Хамгийн олон айл хүлээж авсан ч юм уу? Уянгаа олон айл хүлээж авсан уу? Танах яасан? Би бол тэгэл хоёр айлаар яг хамаатан садан гэвэл хоёр айлаар ороод дуусчихдээ. Тэгэл бүр айл хайж бүр 90 сая явсаар өгöd өөрөөсөө айл зохиож би болгож ороод яваад найзынхаа ээж мэжэр нь ороод нэг 5 айлаар л орсон юм байна. Тэгсэн. Би бас яг тэгсэн. Манай аав ээж өөрчөө бас нөгөө хамаатан саатай аяг цөөхөнтэй манах чаа. Тэгээд хоёр айлаар ороод тэгэл ямар ч айл байхгүй сүулдэ яг айл зохиогоо сүулдэ бүр айлшаад шууд ширлээд орж мороод золгоод хүчээр. Тэгээд нэг хоёр айлаар орсон уу? Тэгээ олон айл хүлээж авдаг уу? Бас нэг айл мэл ирдэг юм уу? Та айлаар орсон. Би нэг айлаар орсон. Амар шиг Би чинь манайх чинь одоо ээж нөгөө нэг хүн хүлээж авдаг насан дээр ирсэн байл л дээ. Тэгэхээр нэг юм хоёр айл гэсэл тэгэл босны дандаа хүлээж аваад. Гэхдээ би бусдаа гарах юм бол ер нь нэлээ олон айл гэсэн юм бэл. Цагаан сар гэхдээ амар хэрэгтэй баяраа. Яг хамаатан саднаа таньж олж мэддэг ч юм уу. Тэгээ бас хүмүүс зарим хүмүүсээс таарад байна гэж хэлсэн шүү дээ. Бас юм хуучин арцж мартдаг гэсэн хүмүүс тэгээ таарад байна. Тэгээ ямар нэгэн байдлаар таарсан. Чи таарсан. Ямар нэгэн байдлаар юм холын хамаатан болж мал таарад байна гэдэг аахгүй. Би болохоор нэг хэдэн жилийн өмнө ангийнхаа хүүхдэд таарчихсан. Бүр хамаатай гэдэг мэдгүй нэг ангид сураажгаад тий хуучин сургууль нэг ангид байсан хүүхдэд таарсан бол яа тий. Тэгэхээр шүү дээ тийм юм зөндөө тий. Тэгэхээр ер нь цагаан сар бол айгу хэрэгтэй баяр юм шиг санагдаад чи надад яг юм ураг саднаа хүмүүсээ таньж олж мэдэх зорилготой. Хотод жоохон бас тэгтээ амар ачаалттай баяр юм шиг санагдаад байт юм аа. Нэг газар цуглаал газ олгочоод өдөржингөө буужигнаал ингээд салж маглал. За тэр ч яах вэ? Үндсэн сэдв рүүгээ оръё.
Тэгээд Жоржиод Сэдвтэй юм уу те? Энэ сэдв маань цагаан сартай холбогдоод харш жил болон ивэл жилийн тухай юм. Тэгэл та. Дээшээ 4 хүнтэй үерхэж байсан уу? Доошоо 4 хүнтэй үерхэж байсан уу? Хүмүүс ихтэй айгүй ач холбогдлогд юм л шүү Дөрөв чинь яг юу лөө ивэл лөө. Тийм дөрөв дээшээ 4 хүнтэй өрхөсөн. 6 бол харш. 8 бол бүр ивэл. Бүр ивэл. Тийм. 12 бол шууд суу. 5 маа билүү 6 5 энтер чинь баг харш их харш маань дотроо 2 салбарлаад Яг 4 юм уу те? 1 2 2 биш үү? 2 бол баг ивэл. За нэг нь юу? За нэг нь Тал юу? ивэл. Нэг нь юу ч шах уу. нэг Танай юм найз охин нэг ирэх юм бэ дүү юм. Гүү би ганц би шүү дээ. Тийм үү. Хэдэн жил ганц явж байгаа. 2 баха. Хэдэн жилөө ирчихсэн. Жил мэл болоогүй 8 сар. Хамгийн удаандаа юу? Бид ч одоо ингээл хувийн амьдрал руу амар орж тайр дурлал ярьдаг болохоор. Өөрсдөө хэлсэн үү те? Өмнө Тийм дугаар бид ч шүү. бүгдийг ярьсан. 11 дугаар ярьлаа шүү. 11 дугаар ярьлаа энэ дугаар. 11 дугаар одоо бүр ингээ англиуны дурлалын түүхэн төгсөөд шинээр үүсгэх гээд одоо Зүүдээ ярьдаг болсон шүү дээ. битээр одоо юм шин аянд гардаг болсон ингээ болцооны юм ярих гээд их сурвалжтай болох гээд. Дараа нь юм ярина гэдэг. Тийм өөрмөц Experience өөрмөцтэй авах болцоо. Жоржи хамгийн Жоржи гэдэг юм. Жорж одоо хамгийн сүүл хизээ сайхан болцоо. Болцоо гэдэг чи яг юу юм? Харин тэрийгээ сайхан тодорхойлчоо л Энэс энэ подкаст чи хэлт юм Би тэр билээ. сонсон. Өмнөх дугаар муугаар дээр яг зарим нь болохоор зүгээр уулзаа кино мэнэ үзснийгээ болцоо. Гэсэн зарим нь бол бүр яг нэг юм traditional юуг бол болцоо гэсэн шүү дээ. Тэгээ яг аль нь? Чиний хувьд аль нь болцсон? Мэдгүй би яг санахгүй байна. Яг хизээ хамгийн сүлд яснаа. Зүгээр Чиний болцоо гэж нэрлээд болцсон чинь юу байсан тэр нөхцөл Аль уулзах чи болцоонд тооцох юм тоол яаж? эзнийг болцоонд тооцох юм уу? Мэдгүй харин чи тооцох юм. Харин үзүүл хэрэлдээд байгаа. Би сайн мэдгүй байна. За зүгээр хамт хоол хэлээдсэн баг тийм. Яг санахгүй нөө. Чи өөрөө тэргээ болцоо гэж бодсон юм уу? Таалагддаг хүнтэйгээ цаг товлож уулзахыг л болцоо гэдэг юм байна л гэж ойлгосон шүү дээ. Ер нь бол тийм хамгийн энгиндээ тэр юм шиг байна тий. Окей. Тодорхойлж яах. Тэгээ хамгийн сайхан болцоогоо л бид нар сайхан болцол та. Тийм байхгүй тий. Би Сайхан болцож байгаа юм найз охинтойгоо. байхгүй. Найз охинтойгоо яаж салсан юм? Хэцүү салсан юм. Ого зүгээр ярилцаа сас. Тэгээ болцоог болохоор салцсан болов. Болцохгүй байсан. Зүгээр нөгөө Валентин энтрээр зүгээр сууж мос нэг одоо нэг газар хоол мол идэж Тэр чинь болцоо юм шүү. Болцоонд тооцох шүү тий. дээ. Окей. Тооцох байх. Тэгжл тийм л юм байна. Мөнсөлцөн бол болцоо. Гарнаас Окей. барьсан бол Тий, болцоо. яг болцоон дээр миний цүнхнээс арай айгүй амар авсан шүү дээ. Нэг гар ингээ хатгаад болцоод байгаа юм шүү. цаа болцоо ярьсан үү юм дуур тий. Тий. Одоо энэ энэ дугаар дээр А ярьж бүжгэлжсэн гэстэй би нэрээ сонсоо. Окей. Гой зүгээр шүү дээ. Гэтэ надад ингэ санагдаад байхгүй болцоон дээр одоо тэр чинь болохоор би чам жоохон дуртай би бас чам жоохон дуртай нэгэд хоёр хүн хоорондоо уулзж байгаа шүү дээ. Тэр нь жоохон уйтгартай санагдаад идэг гэх юм уу? тэгээд дургүй хүмүүс болцсон. Тэгэхгүй яг нэг юм зүгээр яг нэг юм тодорхойгүй гэх юм уу? Одоо жишээ нь яг нэг юм цаг товолж уулзсан биш. Зүгээр нэг газар ингээд таарсан байж тараад эсвэл хамт ажилладаг байж тараад тэгээд тэндээс үүсэж байгаа жижиг юмнууд нь л хөрхөн санагддаг байхгүй. Тэрнээс биш яг юм за уулзыг ингүүтээ уулзаад яаж байгаа нэг юм уйтгартай санагдаад байдаг надад. Ер нь. Тэгэхээр наад чи ямар сонио ажиллаа алдсан юм бэ? Тэг санагдгүй юм уу ер нь? Үгүй мэдгүй одоо юу гэдгийг одоо яг нүг юм амьдралын юм аяг зайхтай айгу холбоотой ах тий. Одоо жишээ нь би жишээ нь ингээд нэг залуутай дэлгүүр дотор тааралцснаа ч юм уу хаан чин тааралцснаа амар гой санагснаа хүлээ үргэлжлүүлээд нэг жоохон юм яриа суух юм уу гэвэл одоо яг миний амьдралын юм аяг түр боломжгүй байгаа байхгүй тий. Би нэг хүнтэй уулзахын тулд 7 өдрийн өмнөөс баг ингээд ажиллаа зохицуулж ийж тэр хүнд 2 цагийн зав гаргаж марах гад жишээ нь тий. Тэгтэл амар таалагдж байгаа бол яг цаг товлсон ч бай, товлоогүй ч бай ингээл стил гидсэн дотор бол ирвэхээ нисдгээрээ нисэн штэ тий. Тэр хүчил байдлаас болох юм шиг. Эхний байдлаар тэгж нэг тааш маршал тэгэл ардаас нь товлол явах юм биш үү? Хүчил байдлын анаас нь Санамсаргүй юм илүү сэтгэлүүд байнга санамсаргүй л да. Гэхдээ харин хин тулд одоо юу гэх тэр хүндээ мэддэгдүүлгүйгээр санамсаргүй таарч байгаа юм шиг таарах гэх юм уу? За. Орцны чи өдөр явжлаа би. Наач амар муухай сонсогдоод энэ. Туураар да. Йоо. Би нүгэр явжлаа. Тэгээ сони юм байна дээ. Тэрөөсөө тэгж бий бол ерөөсөө Тэр надад айгу сонирхолтой санагдав. Чиний тэгвэл яг хамгийн тэгж санаачилж исэн болцоо чинь юу вэ? Санаачилж байгаагүй. тэгээ чи муугаа яриад тэгэхгүй те зодоо байгаа. Юу. Тэр чинь зүгээр би бодогддог нь л тэр байхгүй да. Найз хөлөө юу идэг вэ таяр? Юу идэг байсан юм мэдэхгүй шүү дээ. Юу идэг байсан юм бол Таяр юу идэг вэ? зүгээр хамт хоолмол.
Хамт хоол идэн заримдаа өөрсдөг үед нь. Мөн бид сүртэй мэддэг мөн бохоо. Сүртэй мэддэг байгаагүй. сүртэй юм нь юу яах вэ? Гадар дотор уулздаг лсэн биз дээ. Хоол идэхлээр чинь гадуур л уулзна гэсэн. Хөөе, цагаан сараар одоо хизээ хүнийг хаалганыхаа босгыг давуулах хэрэгтэй юм байна. Тийм. Ямар гоё дэлхий орж ирж байна. Яасан гинэ? Цагаан сараар одоо төвнийг түүнийг одоо хизээ дагуулж орж ирэх хэрэгтэй. Одоо ингээд жил болцож дагуулад ороод тэгээд ер нь батны гэсэн үнэл ер нь орлоо шүү дээ. Тийм. Тэгтээ салчвал тэгэл дараад жил нь ахаал яг батны хүнээ дагуулж орж ирэх бас жоохон хэцүү. Та нар дагуулж орж исэн юм уу? Орж байгаагүй. Орсон. Октодынхаа аавыг. Тийм. Хэр болж байгаад орсон. Хэр болж байгаа шүү дээ. Гэхдээ би ч аваад октодынхаа аавтай болохоор бүр ингээд турбо залгацсан юм шиг явсан шүү дээ. Ихгүй те танилцаад 1 жил болж байгаад манай өвгөн гарч исэн юм жихгүй. 1 жил ч гэхдээ богино хамшээ. Айгу шнэ тий. Гэдэг нь ерөөсө бараг үргэж мөрхийгүүл байгаа байхгүй 3 сар үерхэл тэгэл цагаан сар маасараар орцсон шүү дээ. Тэгвэл заримдаа бас тэр нөхцөл байдлаас болоод байгаа юм л тэгэхгүй те. Заримдаа болонгууд амар удаан үерхэж жагаад яг боллоо гэж дөө танилцуулангуутлаа салчиж малчиж байгаа байхгүй юу? Тэ? Янз бүр л байд юм шиг байна. Гэтэ тэр нэг юм би ч гэсэндээ тэр надад амар сайн санагдаа. Эрэгтэй хүний хувьд яг за энэ нэмэгтэйг би одоо ээжтэйгээ танилцуулж болох юм бэ гэдэг ч юм уу. Тэр момент яг хизээ байдгийн, юун дээр үүсдгийн ч юм уу. Амар гой хоол хийгээл гонгот тэр итгэл гард юм уу. Нэг бол яадгийн. Тэр бас айгүй сайн санагдаад шүү дээ. Тэр хугацаа жоохон хамаарах бах. Та юу гэж боддгийг? Бүр бүгд сэлцсний дараа л орох хэвээр болов. Бүр Ээж Мэр болгосныхаа дараа юм болов. Бараг тий. Эсвэл яг нөгөө надтай гэрлэж гэдэг үг бүгч чинь бол окей гэж авч байгаа шүү дээ. Тэгсний дараа л гэр мэрээр оруулаад энэ надтай гэрлэхийг зөвшөөрсөн охин шүү гэд дагуулж явах хэвээр болов. Одоо би стори харахаар манайхан бас шууд л ороод тийм байсан харсан шүү. Хамт яваад байгаа харагдаад байсан. Би энэ хүмүүс яг үнэхээр би бинтэйгээ суун гэдэг ийм амар өндөр ихтгэл үнэмшилтэй байгаа учраас хамаатан садантайгаа авч яваад байна уу? Ягаад ингэ бас амар ихсэн бодсон. өмнөх дугаар дээр англиу нэг юм шинжүүлэх гэдэг юм дургу гэдэг жисэн шүү дээ. Тэ? Нөгөө гэрээхэнд нүү. Тийм. Ер нь ингээд найзуудтай харуулаад ямар хөө залуу байна, ямар хөө эмэгтэй байна мэн гэх яадаг охин байна. Тийм яадаг охин байна, охин байх жоохон тиймэрхүү санагдав. Найз гэр бүл хоёр чинь шал өөр өстэй тий. Тийм. Ер нь өөр. Чи яг аль нь дөө. Нөгөө яхавтай найзуудаасаа энэ яадаг охин шүү. Мэдээлэл цуглуулах гэдэг. Мэдээлэл цуг өөрөө орж мэддэг. Найзынх бол угаасаа муухай шүү дээ. Яг гэр бүлийн хувьд. Гэр бүлийн хувьд бол мэдгүй. Миний хувьд бол ээж бол яг үннийг хэлдэг юм шиг санагдаад байна. Харин тиймгууд одоо миний point нь болонгууд ээж чинь ч юм уу аав чинь ч юм уу хараад яг үнэхээр одоо мөн үү биш үү ч юм уу нэг юм одоо миний хүүхдээ бол тэр хүмүүс ч мэдчихэж шүү. Гэхдээ миний хүүхдэд энэ хүн тохирох нь үгүй юу гэдгийг хараад болвол feeling төрнө шүү дээ. Гэхдээ ингээд чи бүр ингээд суулаа гэдэг тэр decision-ыг гаргахаасаа өмнө уг нь аав ээжтэй харуулад аав ээжийнхээ санал хөдлөлийг сонсох зүг юм шүү. Тий бас тэгж зүгээр л тий зүгээр юм нөө хамаатан саднараа дагуулж айл хэсгийг л гайхаад байгаа. Хостой юм өсөд. Тий. Яг удаагүй юм байж удаан ирэхээгүй юм байж. Удаан ирэхээгүй юм бэжиж шууд одоо миний сая ингээ стори үзэж байгаад харснаар дөнгөж л одоо бараг 2-3 сар болж байгаа хүмүүс шууд ингээ хамтдаа шиний хоёрын айлгцсан харагдаад байгаа. Айгуу хурдан тий. Тий. Тэгээ би энэ хүмүүс ингээ ийм амархан шууд ингээл үнэхээр суун гэдэгтээ бүр ийм амар ихтгэлтэй байгаа юм бах та. Яаж энэ ихтгэл төрдөг юм болоо гэж би зүр гайхав. Тэгээ ерөн заавал яг суух хүнээ тэгэж танилцуулах юм уу? Тэгвэл арай нэр үнэтэй л байлгүй дээ. Жил болгон өөр эмэгтэй өөр эмэгтэй дагуулаад юу үстэй. Тэгээ хамаатнууд ч айгуул андуур фандуураад уянга миний охин. Биш тэр чинь биш шүү дээ. Тэгээд нэг хүүхэд наач. Өөр охин дагуулаад ирсэн. Миний охины үсэн нэм болчоо юу гэ тэ. Чи одоо чинь гэрийнхэнтэйгээ эмэгтэй хүн танилцуулчихсан уу? Яг юм relationship байгаа. Тийм. Гэтэ тэр надад нэг тийм сүртэй бол санагдахгүй байна. Заавал одоо тэгээ үерхэд салчих хүн байсан чи яах вэ? Тэгээ танилцуулаад. Тэр цагаан сараар биш юм чи. Цагаан сараар биш үү? Цагаан сараар бол биш баха. Яг бид нар ч мөр амар улаан хамаа. Тийм энэ чараа гол point нь цагаан сар. Цагаан сар чи илүү official болоод шүү дээ. Бүх хамаатнууд хэр жоохоо эвгүй л байгаа юм та. Аавждээ бол яг болж байгаа охин энэ миний болж байгаа охин минь. Би бол ээжтэй шууд л хэлчихдэг шүү дээ. Би энэ хүнтэй ингээ уулзж байгаа. Энэ хүнтэй болцож байгаа гэл. Ээжийн яг ээж хүүхдээ ахын л намайг найз нөхдөр маань шинжээл те. Наад чинь бас нэг юм онцгой хүүхдээ даа гэл гэх юм бол яг л намайг нэг жоох юм ар нуруугаар готгалдаг ч юм уу. Юм онцгой найз байдаг. Дүнгүүд яг үерхэл дээр ч гэсэн ээж наа чинь жоох юм нэг тийм хань болох хүүхдэл биш л энэ да гэл гэх юм бол бас яг л тийм л байгаад байдаг нэг. Одоо ингээ амар нэг хүн амар таалагдаад бүх юм таалагдаад 2 жил үерхэд ээжтэй танилцуулсан чинь наа чи ингээ биш байна гэвэл яг уу амар хайртай. Чи амар хайртай. Тэгэл тэнийг том толгой болол явах үл ялгүйтэй.
Тэгээд сохорцсон юм чинь амар хайртай нэг сохорцсон гэсэн үг шүү дээ. Тэгэл үгүй та ерөөс намайг ойлгохгүй байна. Та ямар бит хоёрын одоо харилцаанд байж үтсэн биш мэш. Энд чинь шал өөр хүн гэл тэгэл алдсныхаа дараа ээжээ та зүг байжээ гэж тэгж л явах. Гэтэ ер нь яг бүх тэр комментуудын ард дандаа ээж аавын л зөв байдаг гэдгийг яг амьдрал баталдаг. Ээж аав нар яагаад тийг зөв хард юм бол нэг юм 3 дахьчнууд дээр бас харж чаддаг бах те нэг юм 100% илүү аимс илээснээрээ нэг юм байдаг ах уу. Тэг хүүхдээ бас айгуу сайн мэддэгтэй. Хамгийн гол нэг багаас нь мэдж болох тий. Бүр нялхаас нь мэдж болохоор үндсэн нэг бид нар нэг адууг жишээ нь унагнаас нь хилжээвэл юу торон дээр одоо өргөдгүү те салхинд өргөдгүү гэдгийг мэдэн штэ те яг тэрнтэй л адилхан бах те. Тэгээ угаасаа илүү нарийн харддаг баха бас угаасаа тэгээ одоо жишээ нь та хүүхдтэй болвол та ч гэсэндээ ер нь тэгнэ үстэй ингээд айтайхан юмд өгчөл гэж бодно үстэй угаасаа тий. Хүүхдээ жаргалтай байгаасаа л гэж бодох. Тийм болохоор амар ажиглаж харддаг байж магадгүй нэг яаж энэ хандлага. Тэр нэг юм хотлогоос биш яг жинхнээсээ харах бах тий. Дүүгийнхаа найз залуу малуу би бас яг тгийж хараад байдаг шүү дээ. Арай өөр таалагдж гин үү яаж вэ? Наа чин биш үү? Ер нь болсон дээрлий манда гэдэг тийм юм харж л байсан. Тэгэл тэнгүүтээ дараа нь шинэ хүнтэй үерхэн гоо наа чи өстө хөөх хүүхдээ штэ хөөхөн гоё байгаа бол болоод байна дүү гэж яг нэг цаанаасаа бүр юм нэг юм мэдрэмж байгаад идэв шиг байгаамаа. Бүр яг хүнийг нэг юм мэдрэх нэг юм байгаад идэв юм. Худлаа жүжээд байна уу яг жинхэнэ сэтгэлээс хандаад яг хайрлаад байна уу гэдэг. Та нар яг хүн салгаж ирсэн үү? Тийм. Найзуудаа яг салгаж ирсэн. 33 жилийн өдөрлөг дээр юу хэсэг нийлүүлчих явлаа салгаж явлаа. Үгүй байна. Та залгаж ирсэн. Үгүй би хүн салгаж байгаагүй. Манайхан нэг жишээ байдیں۔ Харш жилтэйгээ салгаж ирсэн тохиолдол байдаг. Гэтэ намаагүй ш. Өөр хүмүүсээ. Өөр одоо манай өөрсдөө хүн салгаж ирсэн үү найзуудаа? Салдгүй штэ. Хизээч салдгүй штэ. Салгах гэж үзсэн байдаг нэ. Тийм салгах гэж үзсэн. Чин зодуулж модулсан тийм кейс байгаа байхгүй. Тэгэл салгах салж чадахгүй. Тэгэл ингээ бүр юм зуралдаа л байдаг тийм хүмүүс байж. Тэр бол ингээд бүр нөө сэтгэлгээний төвшөнд айгүй юм. Би махбодын хүчрхийлэхээс гадна тэр үний сэтгэлгээг бас давхар хамт хүчрхийлсэн байгаа байхгүй. Тэг бүр салж чадахгүй болтлон те. Амар шүү. Тэр уянгаад чи нөгөө минимо аав гэх юм тоглосон тий. Тэр өстө миний амар дуртай киноч нэрээ. Амар гоё яг лавгаах юмста мангар зэм тоглосон кино санагддаг шүү дээ. Тэр өстө амар амарлтай. Сүүл би бодчихсон аахгүй нэр уянгаа чи ямар кино байлаа гэд хэцүү ангиас өөргөсөн чи нэрээ тэр кино. Тий. Тэр үед тэгээд болзон чам хүмүүс хэрэг хөөрдөг байсан. Урддаг байсан ер нь янз бүр ямар шуумаар орж ирэх вэ? Тэр үед ч одоо Facebook хайтаа. Тий. Та бүр яг жүжигчин мэрэгчлэр төгссөн юм. Үгүй би ч муусын сэтгүүл төгссөн шүү. Би яаж жүжигчин болох вэ? Тэгээд хэцүү ангид байхдаа 10 жил байсан билүү? Яг хэцүү ангид тоглолтог жилээ би 1-р курс орчихсон. Жүжигчин биш байсан юм уу? Жүжигчин биш байсан. Угаасаа нөгөө нэг яг поро бөгөөл үндэсний телевиз дээр очиж баахан шалгаруулт өгөөл нэг хэцүү ангийн зохиолын хэсгээс уншаал математик дээр чи хуйлаа яг поро бөгөөл хамтдаа нөгөө шалгаруултандаа яг харьцаж марцчихсэн хоёр ч явсараа яг жинхнээсээ кинон дээр тэр анх нөгөө нэг шалгаруулт өгчсэн өөрийнхөө кино баг дунд таалагдчихсан юм байна уу? Бэлгүй яах юм бэ тий. Одоо жүжигчин 10 мөнх вэ штэ. Билгүүнд нь тоглодог. Нака битээр чинь киноны зураг авалтан тэр байхдаа яг үерхдэг байсан. Тийм. Айр өөрхө. Тэгээ үерхдэг байсан. Нака гэтээ тэр үед ингээд хамаагүй ингээд од болцсон байсан аахгүй нөө болтын захиа гэж дууны клипэнд тоглож болцсон. Тэгээ херогийн айгүй олон клипнүүдэд тоглолцсон. Реклам энтер дээр тоглолцсон. Тэгээд хүмүүс ер нь бол ингээд нөө болтын захиа авчин гэд тэр клипээр нь ярьж мардаг. Тэгээд айгүй тийм од мод тийм залуу байсан тэр үед. Тэгээд тухайн үед үргэлжчихсэн. Өөр тэр донд ер нь хосууд байсан уу хоёроос? Өөр тэр донд тэгээд нөгөө нэг юм ангийн хүүхдүүд ингээл ангийн хүүхдүүдэд тоглож байгаа жижиг дөрүүд байгаа шүү дээ. Тэдний энэ төр бол хоорондоо бас үргэлжчихсэн. Тэгээд манай нөгөө можхоах чинь дэлгөөнд тоглолдог. Можхоах чинь ингээд бид нартай хамт бэсээр өөрөө нэг юм жоох хүчиг болцсон. Тэгээд тэнцээгээ гэрлүүлж мэрлүүлээл заяа бидрийг эцэг хүү нэр юмнаас таавэрийг хайртай гэж гэл. Тэгэл үргэлж гэрэлжсэн юм уу те тэгж мэр маазарч тоглолдог байсан. Гэтэ ингээ айгүй олон тийм хайр дурлал юм жижигэн юм спаркууд зөндөө явдаг гэсэн. Таяр өгснө мэдэг юм. Таяр тэр удаа өргөсөн. Битээр тэгээд нэг 2 сар л үргэсэн бах уу тэр киноныхоо зураг авалтан дээр л тэгэл үргэсэн шүү дээ. Тэгээд зураг дуусаад салцсан. Тэгэл зураг дуусаад салчих шүү дээ тий. Нэг юм нөгөө туслангийн үргэлж шиг юм болж байгаа байхгүй тэр чинь тий. Яг 1-р курсын л үерхэл юм биш тий хөөх юм. Туслангийн үргэлжтэй фаны тий. Туслан дээр айгуу гоё эзэн хотод дээр хараа нэг л биш байдаг тий. Яг хотын хүмүүсөнд орж ирээ хараа өөр байдаг тий. Талбайгийн тэр 5 дахь арслан дээр уулзаад яг биш болцсон гэдэг. Тэгээд нэг уулзаал байлаа л. Жорж туслан явж исэн үү? Явж исэн.
Ямар тийм туслан? юм болж байгаагүй. Шатрын туслан явдаг гэсэн. Ондоо шүү дээ. Тэгээ шинэ Цуслангийн нөхцөл байдлаасаа л хамаарна л да. Тэр чинь үерхэл биш. Би нэг юм дээр бас ярьсан нөгөө яг миний хажууд баажсан хүн 0 руу гонжсэн байхгүй. Тэгээ тийм л юм болж тэрнээс өөр гоё хайр маяр байхгүй тэр дан. Миний хажууд баажсан. Тэр одоо хайр. Модон чарлаа байхгүй. Тийм юм байна өөргөө тэгээд доошоо унтсан байна л да тийм ээ. Тэ чи тусалсан уу? Үгүй гэж. Багш дуудаж өгсөн. Яа тийм. Тэр чигтээ хайр дурлалтай ямар холбоотой юм? Тийм юм болж байгаа газар ямар ч хайр үүсэх боломжгүй гэж байгаа. Нэг тийм л юм болж ирсэн. Хамгийн сонирхолтой болсон юм л тэр. Тэрнээс өөр хайр дурлал мурал байхгүй л гэж хэлж байгаа. Яг тэгэл. Oh my god. Тэр жоохон муухай би үргэлжлүүлж ярихгүй. Яах юм бэ угаасаа бид нар сонсмоор байна ч. Баа жахтаа унтсан цаа. Цуслангийн тэгтээ хайр маяр хөөрхөн байдаг ахаа. Эрэгтэй хөхт юм уу эмэгтэй хөхт юм? За яа. Эрэгтэй шүү. Эрэгтэй гэсэн чинь заа. Тэгээ цуслангийн хайр өмнө ярьжсэн юм уу? Бид нар цуслангийн хайр өстой ярьж байгаа хөш нэрээ. Тийм цуслангийн хайр ярих юм шүү. Цуслангийн хайр цэцэрлэгийн хайр. Чамд бас байд юм шүү те. Байгаа. Тэгээ гоё үргэлжлүүлээд ярих юм шүү. Өмнө ярьжсэн юм уу? Үгүй. За яриад. Цуслангийн хайр гэдэг гоё л доо. Яг нэг үнсэлцдэг наасан дээр цуслан явчихлаа шүү. Чи угаасаа өөр хийх юм байхгүй байгаас тэгээ ингээд цуслан дээр очицсан уйдсан байгаа хүүхдүүд чинь гоё юм хайж байгаа нь зүгээр ингээд хайр дурлал байгаа ёстой угаасаа тий. Цуслангийн амар сайн нийгэм шиг өгдөг баха бас. Тий. Би одоо тэндээс бүр яг юм зүрхний хид хідэн найзуудаа олж авч ийсэн. Бүр ингээд одоо манай нэг эмэгтэй найз гэхэд бүр сургуулиас шилжээд манай сургуульд орж ирээд одоо хүртэл найзалдаг тийм охин байна. Тэгэнгүүтлээ одоо хүртэл бас найзлаад явдаг эрэгтэй найзууд маань бас байна. Яг бүр цуслангаас олж авсан гэх юм бол бүр 3 яг сайн найз олж авчихсан би. Тэгээд найз яг хайр асуусан шүү дээ. Хайр бас амар хөөрхөн шүү дээ. Миний нэг цуслан дээр үерчээсэн хүүхэд маань сүүлд надтай ингээд таарад бид хоёр ингээд гадуур таардаг байхгүй. Тэгээ би шууд нөгөө юм бодохгүй туслан дээр л үргэжсэн. Тэгээ би шууд хөөе сайн уу гэд ингээд мэдлчихгүй нэг жилийн өмнө л тэгсэн чинь ингээд надлаа ингээд амар юм сонирхснаа. Өө сайн уу маань уу гэд бид хоёр нэг мэдлээд өнгөрсөн нөө надаас би ингээд юу жам бла бла гэх нэг зөрчөөд тэгээ буцаад дахиад таарсан байхгүй. Тэгээ дахиад таарсан надаас миний бүр хаа байсан тэр 10 жилдээ барьдаг байсан утасны дугаарыг маань ингээд шууд ингээд цээжээрээ хийснэ. За чи нэрээ тэр дугаар дээрээ байгаа юу гэдэг тий. Тэгэхээр би ингээ гахаад байхгүй тэрнээс ч хойш бүр зөндөө дугаар сонссон шүү дээ гэсэн чинь за би тэгвэл чиний инстаграм руу юм бичнэ гэд тэгээд надлаа юм бичиж орж ирж байсан. Тэгэд надад өмнө нь хэлэхдээ анхны хайрна гэсэн би. Йоо. Шүтгээд амар юм өөрөө санамсаргүй байдлаар хин нэгний хувьд амар чухал хүн гэдгийг олж мэдэх амар сонь тий. Тэр бол бүр амар хөөрхөн байсан. За би бүр гайхаад шууд миний дугаарыг өдөөс цээжээр хэлэхээр би бүр шоконд орсон шүү дээ. Тэгээ тэр хүн чинь таалагддаг байсан юм уу? Үерхдэг байсан гэдэг. Гэхдээ харин тэгээд яг дараа нь уулзахад бас дараа нь уулзахад ч гэсэн хөөрхөн байсан. Гэтэ тухайн үед манай гэр бүлд нэг жоохон асуудал гараад нэг юм нүүлт цуулт нэг юм нэг жоохон асуудалтай болоо. Тэгээ би нэг тухайн үед яг юм үерхэлд нэг юм цаг гаргаж чадахгүй байгаадсан байхгүй. Ерөөсө сатаарад тэгээ би за sorry миний амьдралд ингээ жоохон чамд гаргах цаг олдохгүй байна. Хоёлоо ингээ болий гэд болжсэн. Би тэр хамгийн анх нөө Inside Out гэд Google-тэй нэгдүгээр ингээ үзчихсэн хотод ирээд тэр айгу хөөрхөн. Тэр энэ болцоогоо нэг альт ирчээ. Цуслангаас ирчээд би тэр Google-тэй ингээ үзэхэр болоод бодцоод тэгээд манай гэр цирк яжууд өгдөгс намайг циркээс ирж авъя цирк дээр хүлээж ийн гээд тэгээ оцсон чинь костюм бичээг хүмүүссэн заа юу тэр чинь 10 жин штэ нэг 10 11 дугаар ангийн л хүүхдүүд тэгсэн чинь гон жумс би анх удаага юм гончтой залуу тийм хүүхдтэй уулзаж байгаа тэгсэн хоёр гартаа зарим нь хайлтсан за чамайг би хурдан гарч ирэх юм болов уу гэж бодсон чинь зарим маань хайлчлаа яах уу гэд амар хөөрхөн тий тэгэл бид хоёр хамтдаа кино үзээл тэгэл бараг маргааш нь салсан юм да. Хөрхөдөө. Яагаад. Харин би тэгэл гэр амар их асуудал амар стресстэй яваадсан юм аа нэг. Тэрнээс ч тэр костюм нь гоё харагдсан мэт дээ. Тэрнээс нь бол амар царайлаг хүүхдээс. Маш царайлаг. Цэцэрлэгтэй хүн хараалж ирсэн үү? Байгаа байлгүй дээ. Хүм болгоно хараалж ирсэн. Би тэр охноос ханд ш намунг охин байсан зэ. Тэгээ намуна гэдэг юм охин байсан. Амар хөөрхөн охин байсан. Би одоортол сандаг. Одоо их тэг хөөрхөн байгаа лөө. Тийм. Хөрхнөрөө миний оны намуна гэдэг охтой бичээрээ. Би тэр дундаас олмоор байна. Тэр амар хөөрхөн охин биш. Би тийг ингээ хажууд нь очиж унтж мундаг ш. Өдөр нь унтлахын цаг маг болохоор хажууд нь амар очиж унтж. Ороосч бас. Тэгж тар цэцэрлэгтэй хүн амтнд дурлж байгаагүй. Дурлж исэн. Би ихтэй багтаа ерөөсөө тийм эрэгтэй хүүхдэд тоогддог тийм охин байгаагүй. Яг одоо цэцэрлэгээс эхлээд 6 7 дугаар анги маань хүртлээ.
нөгөө өөртөө ч ихсэн амар ихтгэлгүй. Тэгээд нэг хүмүүд сайн мэн болонгот тэр нь болохоор намайг тоодгүй. Арай нэг тийм өөр одоо vibe-ны охтуудад дуртай юм уу? Би ч нөгөө эмээ өвөө дээр өссөн болохоор нэг юм амар 3 жилийн дараа яг таарна гэсэн хүртэг хүмүүсдэг. Амар юм сони юм ноос уулаа тэр коммерчдэг нэг жаахан сонин. Төрник мөрникэн дээр тоглодог. Нэг юм амар Тэрнийхэн дээр 10 татчих бат. Ямар ч юм өөрийгөө нэг тийм харуулж чаддггүй, нэг тийм байлдан ангид ордоо өөрийгөө ингэж байлдан дагуулж чаддаг юм байгаагүй юм тийм. Тийм болохоор ингээд эрэгтэй хүүхдэд сайн болонгоо тэр нь хөвчлэн одоо намайг дээрлэгдэг тэр охтуудад маань сайн мэ болчдөг ч юм уу. Мин гэрс гэхдээ ямар ч ангид ямар ч сургууль нэг юм crew байдаг те. Тийм охтууд гэхдээ хүмүүс юм эцэг их нарт амар таалагддаг юм шиг санагдаад байдаг шнэ та. Айлмэр айхтар махтар гэлөө. Эцэг их нарын арга ивийг айгуу сайн олж чаддаг хүмүүс байдаг юм санагдаад байдаг. Шиг бодит амьдрал дээр жоохон юм сайн жүжиглж чаддаг уу? Тийм. Бодит амьдрал дээр жоохон юм ингэж ингэсэн нэг амар юм онцгүй характертай ярина. Одоо эсрэг гүйснийхээ ээж автанд танилцахдаа бүр яг юм бүр хүсэж байгаа дүрийг ингээд би таслын хичээ гээл яг нэг юм хүссэн дүрийг нь бүтээж чаддаг хүмүүс шиг санагдаад байдаг шнэ та. Гэтэ одоо бага ангид байхад ч юм уу 10 жил байхад байсан мин гэж одоо ойлгож болохоор тэр охтууд маань одоо гэхдээ ерөөсөө юм айгу өөр хүмүүс болцсон байгаад байдаг шүү дээ. Шал өөр юм яриа л тийм. Намайг амар гомдож исэн хэрнээ. Би одоо ингээд багийнхаа гомдлыг одоо стил аваад үлдсэн байгаа байхгүй юу? Тим хэрнээ одоо энд таарлтангууд нэг тийм амар юм карьертэй ч юм уу амар яг тэр 10 жилд одоо бусдыг байлдан дагуулдаг шигээ биш. Гэхдээ би тэр хүнд бол ингээд багын гомдол авцсан байхад намаа ингээд найзаа өстө миний найз гэж тэгж мэхэр нь жоохон Үгүй шүү. Тэгдэг байсан. Чи найз биш шүү. Та бүр нэрийн санд юм шүү дээ. Цэцэрлэгийн. Би нэг л охиныг санд ярина. Тэр охиныг санд. Чи санд юм уу? Тэрнээс болоо бос баг 10. Би сандаг мөнх тэнгэр гэдэг хүү байдаг байсан. Би бас санахаар нэр юм байна. Манай цэцэрлэгт гаж донтой хөхт байсан. Хүү шүү дээ. Гой өөх юм ярьж байгаа. Ста игдүүцгээ байж байгаа ста. Мөнх тэнгэр гэдэг игдүүрчсэн чинь гаж донтой хөхт байсан. За Жоржих яасан гэдэг. Их баясгал ингээ авах юм байсан. Тэ надаас өндөр авах юм байсан. Цэцэрлэгт угаасаа охтууд дандаа өндөр юм шүү дээ. Тийм ээ. Одоо бол надаас наах л. Би бас цэцэрлэгийн хамгийн өндөр нь байсан шүү дээ. 5 дугаар ангиас л дэшээ явдаг л та байна. Тийм. Тэр гаждан төгд яасан гинэ. Ямар гоё орж ирсэн. Жигнэсээ гаж донтой хөхт байсан. Нөгөө ингээд охтуудын бандаж руу гараа хийгээд тийм хөхт байсан. Тэр надад чи ярихгүй байли. Ямар муухай юм чи. За гоё өөр гоё шин сэдв. Нэрнгэсээ. Coworker-тойгоо унтаж үзсэн үү гэдэг Офис. Ямар амар юм савлгаатай. Амар савлгаатай. За асуусан та өөрөө ихлэ хариулж. Үгүй. Тийм байна. Саяхан манай офис 9 дахарт нүүж ирсэн баггүй юу? Ямар амар юм бэ. За үдсэн юм уу тэгээ яасан. Үгүй. Зүгээр тэрийг голын 0 орсон байж тээ. Нөл орсон байж тээ ч. Тэр тийм ордог 0 юм уу уянгаа гэж яа. Централийн голын 0 гэж яриад байт юм аа хүмүүс. Одоо ингээд ер нь давхар олгонд л ингээд нэг 0 байгаа шүү дээ. Тэр 0 яриад. Тэгээ голд нэг 0 байгаа шүү дээ тий. Голдоо 0 юм уу? Эрэгтэй эмэгтэй хоёулаа орж болдог уу? Хоёулаа орж болдог. Гэтэ тэрний яг нь тусгай хэрэгцээ хүмүүсийн л 0 л доо. Гэтэ хөвчлэн нөгөө нэг сул байдаг болохоор хүмүүс аль талд нь спейс байхгүй бол тийш нь орчдөг байхгүй юу? Тэрийг бол хэвээр мэдээгүй биш үү? Мэдээж ав. Ярдгийн. Тэг хүмүүс тэгж ярдгийн. Гэлцдэг юм аа. За нэрээ тийм хамтран ажиллагсадтайгаа тэр нэг асуудалтай юм уу? унтах биш юу гэж бод. Би бараг унтуулах гэдэг юм аа. Тэрчтэй яач та яга асуудалтай. Зүгээр гэхгүй шүү дээ. Би унтах талаар юу гэж боддог. Тийм кинчанаа л үстэй. Яасан. Кинчана. Дин. Яг одоо ингээд асуудлуудыг харж бас бид нар болно л доо. Тий. Би болонгууд ингээд болцож байгаа залуутайгаа нэг газар хамт ажилладаг байхгүй юу? Нөгөө өмнөх дугаар дээр ярьсан нэг юм on and off харилцаанд байгаа гэдэг хүнтэйгээ би хамт ажилладаг байхгүй. Тэгээ тэрний ингээд нөгөө нэг гоё бол ингээд зөндөө байгаа. Гэтэ бас яг тэрнтэйгээ адилхан зөндөө олон side effect-үүд бас байдаг байхгүй. Жишээ нь одоо гоё нь бол ингээд битээр хүссэн үед нэгнийхээ хүссэн үед нэгнийхээ юу хийж байгааг харж ийн хамт байж байнгын уулзж ийн ингээд нэгнийгээ ингээд байнга гоё ингээд одоо хуралд орол гараад ирэхэд нь кофе ширэн дээр нь тавьсан байдаг ч юм уу.
бүх юм нь хамтын хамтлын зугаал муугаар хамтдаа момтдаа гэдэг ингээ нэг аамир ойр ойрхон халамжаа үзүүлж болно. Нөгөө хэцүү юм болохоор зэрэг яг муудалцаж ярангууд ч юм ингээ үйл ойлголцол болонгууд одоо битэрийн ингээд яг ингээ муудалцаад манай ажиллахаар ингээд аамир ингээд яг гэрээ аав ээжээр хэрэлдсэн хүүхдүүдэн дунд нь яхаа мэдгүй байгаа юм шиг аамир хэцүү байдаг мэд ингээ хоёр талд ингээд бараагаа сууж нөгөө нэг тэр ингээд уур амьсгал тэр хавийн хүмүүст бас ингээд дамаа аамир нөлөөлдөг. Тэгээд үргэлжлүүл хэрвээ одоо энэ харилцаа дуслаа гэж бодоход үргэлжлүүлээд та хоёр бас яг ингээд хэвийнээр хин ажлаа үргэлжлүүлэхэд бас айгүй цаг хугацаа шаарддаг гэх мэтчлэн. Тэнгуутаа одоо юу гэдэг би ажлынхаа ингээд найзтай хамт ингээд айгүй хамаагүй юм ярьж мараал ингээд чингууд нөгөө хүн маань тэрийг буруугаар ойлгодог ч юм уу те. Яагаад энэ орон зайд чи намайг хүндлэхгүй байгаа юм ингээд өөр хүнд ингээд юм ярьж захтаа чи ингээд хүрлээ ч юм уу юу гэдэг чинь би ч гэсэндээ чи надад ингээд цайндаа орох гэж асуугааг өрнө чи тэрнтэй хамт тэгээ явчлаа ч юм уу. Ингээд нэгнээсээ ингээд нэгнийхээ жижигэн үйлдэлүүд ингээд амар анзаараад идэг гэх юм уу айгуу жоохон төвөгтэй. Тэгээ сүүлдээ ингээд залхаж эхлэн гутлаа уг нь тусдаа ажилладаг байсан бол ажиллаа дараал амар санцсан уулзж байгаа да. Санагч зав гарахгүй юм гэж барыг тэрэндээ стрессдэг ч юм уу. Тэгэхээр хэрвээ жаргал таахгүй зовлон гэдэг шиг. Гэтэ ер нь харилцаа урт удаан үргэлжлэхгүй тохиолдолд болвол хин яг өөрсдийнхөө байгаа байр суурин дээр хэвийн ингээд одоо харилцаагаа авч үлдэж зүгээр нормал явах нь айгу хэцүү санагдсан. Тэгэхээр хэрвээ ажил дээрээ хин нэг хүнийг одоо амрагаараа ч юм уу хайр сэтгэлээрээ сонгох гэж байгаа бол айгу сайн ботоор. Гэтэ бүү ах зүгээр яг хайр сэтгэл бол асуугаа. Зүгээр асуусан. Зүгээр унтна гэдэг юм бол одоо бидний насныханд бол байдаггүй байхгүй. Заавал зүгтээ унтна гэж байш. Унтсан зүгтээ юу? Хаашаа зүглэх вэ? Тэг нэг зүг чиг харагдвал унтнаа тий харагдахгүй байгаа бол унтахгүй шүү дээ. Окей. Тий. Жорж түрүү харин тийм яриадсан л та манай Жорж одоо Жоржоор явчих уу? Тэгээд Жоржиана одоо явчих. Манай Жорж харин би түрүү нөгөө подкаст эхлэхээс өмнө тэгж асуусан байхгүй юу? One night stand байх уу гэж асуусан чи харин байхгүй гэд. Байх эсгүй гэдсэн тий. Тэр бол бие барьж чаддгүй хүмүүсийн зүйл гэсэн мэт. Тийм. Та гэхдээ тэгж асуусан шүү дээ. Яг яажгаад уужгаад шоуджгаад согтуудаа танихгүй охинтой гэж асуусан шүү дээ. Тийм нөхцөлд бол байхгүй гэж хэлсэн шүү дээ. Сингл одоо залуучуудын ихэнх ер нь амьдралд нь одоо хөвчлэн тохиолддог зүйл гэж би ойлгодог шүү дээ. Тэ? Мэдгүй. Тийм үү? Пүүх тэг үжигдгий ярөө өнөргөө. Тийм үү ихлэнэ. Ер нь тэгтгэл юм шүү. Амар хүрхэн цэцэрлэг ярьж байгаа юу болчихлоо. За цэцэрлэгээс one night руу үзэхгүй болох гэдэг юм байна. За жоо яар. Цэцэрлэгээс one night руу өсөрлөө шүү дээ. One night юу байх ёстой мó байх ёсгүй мó энийг бас хүмүүс асуугаад байдаг л та. Тэгээд яг гоо сингл хүмүүсийн хувьд бол энэ бол ингээл уусаа байгаль зүйлэлтэй. Гэхдээ Монгол улсын хувьд бол хэцүү. Энд чинь маш нөө цөөхөн хүн амтай. Одоо тэгээ сая цагаан сараар таарж ийн гэж хүмүүс. Тэгэхээр энэ бас жоохон бас аюултай. Асуудалтай. Тий. Энийг бол нэг амар манайхаа one night хийцгээе гэж бол нэг өгшүүлэх бол зүйл бол биш. Тий. Упс. Миний утас онц юм аа. Ой, түрүү яг юу вэ? Юу гарч байна? One night хийчихсэн тийм. Тийм. Тэгсэн үе. Монголын нөхцөлд байгаа юм л да. Тэгтээ Монголын. Тэр тэгтээ юу гэж тусаалдах өнцгөрөө. Үгүй зүгээр. Юу ямар ашиг вэ гэж хамаатсан. Зүгээр юу зөвхөн хамтаа газар хэдэн юм таарах байхгүй. Тийм. Тэр тэгтээ ярилцсан шүү дээ. Одоо ингээд гадаад мадад бол чамаагүй баран гэл манай тахиж таарах. Тэр үнтэй ярилцсан үстэй. Юу гэж чи барж байгаа гэх үү? Үгүй. Тусаалдах тал дээр биш ээ. Зүгээр дараа нь асуудал яриад байгаа сте ер нь. Тэгтээ one night асуудал үүснэ гэж бодод байгаа юм. One night хийх гэж байгаа хүмүүс болов ярилцдаг л аа. One night хийх гэж ярилцдаг болно шүү дээ. Нөө. Яг за чиний хар one night яг юу байгаа та? Харин яг бичиж байгаа бичиж байгаа шүү дээ. Тийм үү? Чи гоё биш. Үгүй one night чинь зүгээр сэтгэл хөдлөл дээрээс л үүссэн зүйл байгаа байхгүй юу? Ярилцаж хийж ийн гэдэг чинь бол ч одоо бас нэг өөр юм байгаа байхгүй юу? One night чинь бол зүгээр л тухайн үеийнхаа ийм сэтгэл хөдлөлөөрөө санамсаргүй байдлаар шийдсэн л нэг юм гэж би хараад байгаа. Тэрнээс биш зүгээр нэг удаа унтаад салахыг one night гэж бас хэлэхгүй баха. Санамсаргүй тохиолдлын юм би one night гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь л one night-ыг спорт гэж ойлгоод байгаа шүү дээ. Спорт яагаад тий одоо юу гэдэг ямар ч нэг сэтгэл оролцохгүйгээр зөвхөн одоо ингээд физиологийн одоо тийм асуудлыг одоо яг цэвэр одоо ингээд нэг юм физиолог талаасаа таталцсангуутлаа окей гэд ингээд хийчих байгаа ч юм уу те нэг гой хөлсөө гаргаад нэг сайхан нам унт юм ч юм уу яг тийм юм байвал хийгээд хэрэггүй бах уу яг зүгээр яагаад зөвхөн сэтгэл хөдлөлөөр
болчихж байгаа юм дээр бол чинь one night төлөөр байхаар харин one тэгээ night гол гэж нь хэлж байгаа. хин энэ one night гэдгийг мэдэхгүй байвал хэрэггүй хаа. Хоёлаа мэдээд харин хийж байгаа юм шүү ярилцахгүйгээр. Яаж тэрийг мэдэлцгийн хоорондоо. Тэгвэл ийм үнцэг байж болно шүү дээ. Тэгвэл одоо чиний хувьд алангуут зэрэг жишээ нь ерөөсөө амьдралт чинь one night байгаагүй юм байна тий. Зүгээр яг сая энэ англиуны хэлснээр бол байхгүй. Тий. Ямар one night байгаа. Англиуны хэлээгүй ямар one night. За эн чинь болохоор зүгээр яг нэг юм юу гэдэг штэ тий. Сэтгэл хөдлөлөөр нэг ингээ яаж байгаа. Point хамаагүй чи point дээр нөрөөлж яриад штэ. Тайлбарлчих л та. За зүгээр яг ярилцж байгаа тэр үнтэй. За. Сэтгэл хөдлөлөөр хийж байгаа биш. Бүх зүйлээ тодорхой болгож байгаа. Нэг л one night уу one night биш үү? За. Эдэ яаж байгаа? Тэгээ согтуу биш. Тэг. Хингэндээ асуудал үүсэхээр гэх юм уу та юу яриалаад байна аа. За энэ ус үстэй те. Ус яа. 100 грамм штэ. Тэг хүний юу нөөр л юм байна л да. Яг one night-ыг дүүнж байгаа юм. Тийм гэхдээ бас гоё л бодол байна. Тийм. Яс тэгж орж ирдэг нас. Гэхдээ ер нь зүгээр яг ингэж л бодоод байгаа байхгүй да. Эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо зүгээр амар ойлгомжтой л байх ёстой гэж бодоод байгаа байхгүй яг нөхцөл байдал нь юу юм гэдгээ ер нь бол ойлгомжтой байх ёстой. Хоорондоо ярилцах ёстой. Тодорхой байх ёстой гэх юм. Одоо чи унтахаас өмнө ярилцсан яаж чадах юм бэ? Унтахаас өмнө ярилцсан гэхээр ингээ хөрөхгүй юу? Унтчихгүй гэдэг. Харин тийм. Яг ингээл тэ үнстэй л ингээл ингээл байж та. За байж байна. Энэ one night биш үү? Шүү. Чи юу гэж бодож байна? За байли өөр юм. Чи ирүүл байна уу? Хоёлоо ярилцээ би тодорхой. Sorry. Чи энийг one night гэж мэдж байгаа юу? Энд гэж асуугаад. Чи үүнийг мэдэж байна уу? Би ямар чамдаа one night гэж байна. Өөрийг мэдэж байна уу гэдэг. За. Sorry. Нэрээ бас хүн болгоны бодох өнцөг өөртөө угаасаа тийм үстэй. За чадсан бэ. За өөр юм ихлүүлчих гэдэг. Өөр юм асууж байгаа. За тэгвэл two night. Two night дээр юу гэж байна? За боллоо. Дахиад нэг унчихгүй. За өөр юм ихлүүлчих шүү. За. Гэт сайхан ярилцаад хоёроо хийхийг бол ярилцсны үндсэндээ нөхцөл байдлаа тодорхой болгоо хийж. Тий. Ингээл ярилцаа явчихвал юм байна шүү дээ ерөөс. За кинороо оръё. За Red Bull-гийн одоо гол өнцөг чинь кино шүү дээ. Red Bull-гийн ч гэсэн. Одоо Red Bull за хамаагүй за дууд яриад дуу. За Red Bull аим шиг кинонд дуртай шүү дээ. Тэ? За. Тэгээд ингээд охинтой зүгээр миний ажил. Охинтой чи чинь дуртай гэж Google-тэй цуглуулж мөглүүлаад байдаг. Ажил шүү дээ. За. Гэхдээ дуртай байж эхлүүлээд ажил болгож хийсээр байгаа даа. Угаасаа л анхнаасаа юу? Тэгвэл би ярих боллоо. Эндээс намайг хасчих. Тэгээ угаасаа юу байхгүй юу? Одоо жишээ нь та ингээд энэ подкастн дээр ингээд сууж байгаа түрх чинь нэг төрлийн жоохон дүр үстэй. Гүүштэй пүү ах яг л юм шүү. Би бол 90 агараа шүү. Би ч бас. Окей. 99. Яг за подкаст яваад. Подкаст бол арай ондоо л. Контент бэлтгэх ч бас ондоо шүү. Тэр чинь нэг юм дүр бас үүсгэн шүү. Тийм дүр байдаг байхгүй юу? Одоо чинь минийх бол яг дүр байхгүй надаас амар өөр хүн байдаг байхгүй юу? Би аим шиг ном туртай биш байхгүй юу? Ер нь шал өөр байдий. За зүгдүүл чиний хувьд анхны болон дээр ямар кино үзүүл зүгээр. Тийм би яг тиймэрхүү асууж. Окей. Тэгээ хүнээсээ шалтгаална л та. нөхцөл байдал. За зөв хэлж. За кино театрт үзүүл тэгээл тухайн үед байгаа хөөрхөн таалагдсан кино. Гэхдээ яг ямар үнтэйгээсээ бас үнэхээр шалтгаална. Одоо жишээ нь кино жоохон сонирхдаг хүн байвал арай жоохон өөр. Эсвэл зүгээр нэг айхтар кино үздэггүй зүгээр тэнд ороод гоё мэдрэмж авчаад гарыг гэж бодож байгаа юм бол арай жоохон илүү фан кино гэж бодох. Одоо Red Burger чинь YouTube дээр 600,000. Instagram дээр битгэв 80 гэдэг. Тэгэхээр Red Burger болцсон энэ дүртэй хүмүүс нэг ингэж уулзах гэж хүсдэг үү? Чамтай биш. Яг юм Red Burger-тэй уулзах гэдэг шүү дээ. Тэгж хүсдэг үү? Тэгээд уулзаад ингэ зөрүүл яах вэ? Тэг ингэ зөрчиж байгаа шүү дээ. Уулзангууд тэгсэн чи шал өөр хүн байгаад байгаа шүү дээ. Аим шиг кино хоёлаа хамт үзэж аим шиг киноны одоо бурхан тэнгэр мангас гэдээ уулзаад аим шиг кино үзсэн чи дургу байгаад байвал тэрнэр яадаг вэ? Тэгэл тэр л үст хамаагүй шүү. Тэгэл тэр хүн таалагдахгүй л тэгэл хамаагүй шүү. Яг тэр тиймэрхүү нөхцөл байдал ер нь хэр болдог вэ? Нэг болдоггүй дээ. Гэхдээ тэгвэл нэг асуудал байхгүй. Тэр хүн надад таалагдчихсэн ч гэсэндээ одоо угаасаа нэг тим юу байвал окей. Зүгээр хамаагүй шүү.
Тэгээ цаашаа явдаг гэж юу явдаг гэж. Одоо юу гэх би тэгж дүрд орохгүй гэх юм уу? Одоо тэр хүнтэй болцооны тулд гэх юм уу? Чи тэрэнд хүн тань жинхэнэ Red Burger чинь энэ шүү дээ гэж тайлбарлаж өгд юм уу? Аа. Гэтэ ер нь та ярилцдаг юм уу? Одоо чи юу тэгээд ярилцах гэдэг чи өөрөө за. Гэтэ одоо чи тэр чин ярилцал амар тодорхой болчих юмнуудыг асуугаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь тэрэн дээр чин шууд ярилцаал ер нь уулзахасаа ч өмнө тэр чинь ярилцаад ойлгомжтой болгож штэ. Би уусаа YouTube-с жоохон өөрөө тэр бол дөрөв байдгаа. Би яг хувь хүн бол жоохон өөр хүн байдгаа гэдгээ тодорхойлгоч штэ. Тий. Тэгээ ер нь кино үзэх жоохон юу байд юм шүү? Биш үт юм шүү? Болцоон дээр. Үгүй юу? Ер нь үзгээ болсон доо кино. Болцоон дээр ер нь кино үзгээ болцжээ. Нэрээ. Бүр дундаасаа л гэхээс биш. Одоо ер нь анхны болцоон болцсон ээ. Айлуулах ярмаар л тий. Ярилцсан л Ярил. Чиний ярьдгаар яг ярилцсан. Тэгэхдээ кино театрт ороод кино үзэхээр дундаас нь унтчаад идэлцэлээ. Яа тийм. Ааха, жоох ичмэр. Би амар туртай суудал муудалтай яг маргууд ингээд ороод юу. Тэг ингээ унтахгүй ингээ хичээд идэгтэй ингээ. Ааха. Би хоёулаа унтчихсан. Жоох ингээ дөнгөж мөнгөтэй. Ямар кинон дээр? Болцож байгаа хүнтэйгээ хоёулаа хамт унтчихсан. Ямар кинон дээр? My Little Pony гэсэн. Юугаа хийж тийм нөөсч байгаа вэ? Мэдгүй. Би зүгээр My Little Pony үзэх амар дуртай байсан байхгүй юу? Тэгэл аим хөөрхөн санагдаа бүрийн хэмжээний кинонд гарч байгаа гэхээр очиод үзсэн чинь бид тэр хоёулаа унтсан заяа. Тэгээ нөгөө гэрэл наасан чинь нөгөө ажилтнаа орж ирээд очлаарай манай кино дуусчлаа хоёроо гэдэг. Гэрэл хасах хүртэл унтсан юм бүр ёо. Тэгээ мөрөд ирэлцэн ингээ шилсэн гайсан. Амар унтчихсан. Тэгээ би сүүлийн үед нэрээ үзсэн баг бүх кинон дээр унтсан. Тийм кино театрт нэрээ яг дундуур нь бол зөөрмөлтэй. Харин тийм. Аим шиг кинон дээр хүртэл унтчихсан би. Аим хэцүү зүгээр үнэхээр дийлэхгүй толгойд өгч чи киногоо үзээгүй шүү дээ нөгөөх нь гомдож юм. Тэгээ үзсэн штэ. Юу болсон илч мэлчгч. Ямар киноноос шалтгаалах вэ? Тэгээд хүн нь ямар байгаас шалтгаалах. Одоо жишээ нь кино сонирхдаг хүнтэйгээ уулзаад кино үзэх бас өөр штэ. Тийм штэ. Тийм. Тэгээ тэр үзэх дуртай кинон тэр хүнийг тодорхойлж чадахгүй юу юм. Тийм штэ. Амар Монгол кинон дуртай байвал яах вэ? Яг ямар Монгол кино? Бүр яг л нөгөө одоо л ингээл яг л Монгол кинонууд. Яг ямар Монгол IPTV-гийн видео санд шинээр орлоо гэдэг бүх кино амар жигнээс дуртай. Амар гоё кино болсон байлээ гэдэг тэгдэг хүн байл яах вэ? Нэг тийм киног. Тийм хүмүүсийн шоолоод байдаг киног ингээ үнэхээр ингээ шимтэж үздэг. Тэгээ Монголд сонсдог тийм хүн байвал. Яах вэ тэгээд. Тэгээ яах вэ ах. Тэр чинь яг жоохон огт чухал биш бол биш. Гэтэ бүр амар чухал бол биш л ах. Тэр чинь нөгөө нэг юм тестийн асуудал бас байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг одоо чи жишээ нь ингээд үнэхээр ингээд masterpiece гэж боддог киногоо ингээд амар ингээд бэлэг задлж байгаа юм шиг тэр эмгтээтэйгээ хамт үзсэн чинь нөгөөх нь тэгвэл чамд ингээд муухай санагдана. Муухай санагдана. Тэгвэл ингээд вау гэж тэгснэ. Би яг тэр мэдрэмжийг бас хүнээс авмаар байдаг байхгүй юу. Одоо юу гэдэг ингээд нэг кино хамт үзнэ. Вау, өстө дүрэн тим юм байна. Зураг авалт нь юм байна. Монтаж нь ямар лаг юм бэ? Өнгө тавилт нь гэж мгээл ярангууд бүр ингээд тэрийг бүр ингээд бүх ингээд үнд суураар нь яриалтай тэснэ. Энэ жүжигчний өмнө тоосон чи тэр киног нь мэдгүй үздэг. Мэдэн штэ зэрэг. Тэрнээс ингээд амар том юм ингээд бүтэн ертөнц баг ургаж бий болохоор тийм яриа өрнүүлэх потенциал гарах юм бол вау гэж үлээж авна штэ. Тэмүүт юм үзэн учир ингээд энэчтэй ямар өчтэй юм мэдгүй ямар өчтэй юу ч болоод өнгөрөхөөр амар ч юм сайн. Тэр нөгөө хувцс одоо жишээ нөгөө хувцлал чухал уу гэж бас асуултууд байгаа шүү дээ. Тэрнтэй л адилхан л юм байх хаа. Ер нь яг хувцс сонирхдаг бас хоёр хүн байх юм бол чиний надаа энэ жакетны чинь пис айгуу гой санагдаж байна. Энэ хоёул нь гоё байна. Гэт яг хоёулаа хоорондоо мэддэг хүн байвал угаасаа тийм нэг connection үүсчин гэдэгтэй адилхан л кинон дээр бас тийм л байна. Би одоо энэ нөгөө одоо гадуур ер нь буцаад энэ эмо стил гэдэг юм модонд ороод байгаа юм билээ шүү дээ. Ер нь гадуур ингээл хүүхдүүдийн нүүр бодолт ус засал масал ер нь буцааж байгаа юм эмо тал руугаа болцсон байлээ шүү дээ. Тэгээ яг тийм хосууд ингээд амар их годомжинд харагдаад байгаа байхгүй юу. Би яг тэр хүмүүсийг яаж биенийг олж авах юм бэ? Яг эмо юм уу, готик юм уу? Мэдгүй би одоо үеийн хүүхдүүд яг тэрийг яг яаж нэг юу байгаа? Яг юу өмссөн бэсэ? Ямар өмттэй байсан? Ямар жакеттэй байсан? Одоо ч эмо гэж нэрлэхгүй баха өнөр. Одоо яг хуу би тэдийг хүүхэд байхад байснаар гэх юм бол эмо стилтэй маш төстэй нэг стил гараад ирсэн юм аа. Панк эсвэл гот л байгаа юм шүү. Им сонирхолтой юм сонирхдаг байна гэдэг чинь тэр community нугасаа өөрөө юм хомигдмал болоод явчингууд тэнчэнээсээ л харин ч нэг олоход баг бүр илүү амархан болох юм шүү. Групп байдаг гэсэн үг. Нормал хүмүүсээс сонгохоос илүү тий. Баг тийм газар нэрээ олон танилцахтаа хүртэл тэгдэг байж магадгүй шүү дээ. Танилцахтаа хүртэл ингээ хувцас нарж оо гэд очдөг байж магадгүй. За дуун дээр заяа. Та нар ингээд
ингээд дейтмейт хийгээ ингээд бичлэж явахдаа нэг лөө дуу явуулдаг. Энэ миний одоо энэ миний тэр хүндээ зориулах бэс дуу гэж явуулдаг. Явуулдаг шүү дээ. Яг дууных нь үгийг зориулж явуулдаг шүү дээ. Нэр мэр чамд хэлгэсэн бүх үг байлаа гэдэг. Яг дөрөвдөө тэрүүгээр аюултай тий. Хамгийн дуртай дуу. Зүгээр явуулдаг ч яг зүгээр сторидод идэг тий. Ахтууд эвгүй тий. Эвгүй тэгж эндээс чи нэг юм олоод айлга. Тий. Дуу чухал байд юм шиг байна. Манай X надад нэг ууралчаад би уцаа авахгүйсэн аахгүй. Тэгсэн чи ууртаа ингээ машина барьж байгаа стори хийснэ. Сторийнхын дуун дээр сериож яах юм мөхгүй нэг гэдэг дүү заяа. Ямар новшоо гэж чамд үрсэн цаг хугацаа вэ гэдэг. Би нөгөө сториг үзтээ хүүр. Сториг орон загнуулаад. За уушлаа. Хин хоёрын дуу ч үлээ Miss M хин хоёрын. Машин бүр 100 мод авцсан лагерын зам дээр явсан. Ямар новшоо гэж чамд үрсэн цаг хугацаа вэ? Эдрэгээ тэр хэсгийг нь яг ингээ тавиад стори хийсэн байж жилээ. Эйгөр ёо. Зөө амар юм. Шууд хэлчих чадахгүй болохоор л тойр утгаар л хэлэх гээд байгаа уцаа авахгүй байгаа л байхгүй. За хамгийн нандин дуунуудаа явуулах гэвэл ямар дуу явуулах вэ? Нэг дуу хэлээ таагаар. Тэр үнлүгэл явуулна шүү дээ. Тий, тэр хүндээ. Тэр үнлүгэл явуулах дуугаа юу гэж хэлж байна? Энэ дууны үг ингээд чам зориулж байгаа үг шүү гэдэг юм уу тий. Тэрсэн үл явуулна гэдэг шүү дээ. За би бодчих чи ярьж. Амаргаа хэлсэн бүсгийн дуу. Тэр хүндээ л явуулна шүү дээ. Энд одоо хэлэхгүй шүү. Хэлэхгүй. Чи бодлоо нэг дуу амар олон үнлүү явуулсан байна. Тэгсэн би баг харж байгаа бүх үнлүгөө Die for you явуулсан шүү. Окей. Die for you. Жож юу weekend дөө. Weekend. Okay. Тэгээ салчингуудаа Жожигийнхыг явуулдаг. Тэгээд тоглосон юм а жоок шүү манайхаа. Одоо дуу авсан хүмүүс бичээ ороод ирнэ. Түрүү хувц ярьжсэн шүү дээ. Хувц чухал уу? Одоо чинь танд эмэгтэй хувцсан. Чухал айлгүй. Чухал. Би ч хувц яриаг үлдээ. Тэгтээ чухал. Гэтэ яг өөрөө бол яг хувцсны тухай яг юм ярих хэрэгтэй юм уу? Тий, би ярих хэрэгтэй юм. Би ч одоо нэг цамцаа 10 дугаар өмсөж хувц яг одоо жишээ нь одоо юу гэх би авч явж байгаа одоо нэг юм фэшн надад амар гой санагдчих нөгөө 100 та нар нэг юм плаж өмсдөг шүү дээ ингээд нэг цэцэгтэй цоохор ийм. За. Урт тий. Тийм плаж надаас амар хөрхэн санагдчих шүү дээ. Окей. Надад ч плаж. За чи эрэгтэй хүн дээр яг ямар хувцастай байвал зөвөр гой байж магадгүй. Сандал өмсөх юм бол бас надад гой санагдчих шүү дээ. Тий. Энэ нөгөө нэг грекүүдийн сандал шиг сандал. Эмэгтэй хүн үү? Тий. За галилеатор сандал надад жоохон юм. За та ярих юм уу? Энэ бодоод гэж байна. За. Надад бол цэвэрхэн яг юм амар юм стилтэй биш зүгээр нэг юм цэвэрхэн гайс үүдэн штэ яг юм өөртөө тохирсон хувцсыг олоод өмсч чаддаг. Тэгээ гутлаа бүр маш гоё цэвэрхэн өмсдөг хүмүүсийг бол бүр бурхан тэр шамбисан гут нөх хоншоор нэргсэн гэдэг хөнгөрсөн дугаар дээр яриад байсан. Хин хоншоор нэргсэн гэл. Ер нь гутлаа цэвэрхэн өмсдөг хүмүүс би амар дуртай. Гутлыг бол бүр би бол бүр пүүзээ амар хайрлаж өмсдөг эрэгтэй хүмүүс надад аяг гоё санагдаад. Гарнат гэдэг нөө. Үгүй тэр надад хаварган шокс гэдэг. Тэгвэл тэр хувцс чинь одоо жишээ нь тэр хүний тестийг хэлээд өгчөж байгаа шүү дээ. Ийм тесттэй юм байна. Дөрүүлээ ингэ заяа. За. Яг бүр үзий яддаг 3 хувцсныхаа төрлийг нэрлээд явъя заяа. За тэгээ. За би хэлье. За. Аимсан төрөйтэй пүүз заяа. Нэг юм дээд нь аимсан тэгсээ доогоор юм уусаа. Яг саксны биш нэг юм аимсан гутлнууд байдаг шүү дээ. Одоо Balenciaga антер гэж бичсэн нэг юм. Тийм. Yeezy мэзи юу лээ? Yeezy. Юу гэдэг л тэр пүүз. Тэрийг би яг тийм төрлийн пүүзнүүдийг бүр үзий яддаг заяа. Тийм сони юм өмсдөг хүмүүс Монголд байгаа юм. Улаанбаатарт байгаа юм. Байлгүй лаа. Тэгээ хоёр дахь нь болохоор им амар им хит олон карматай тэгснэ хит олон им хээ угалтай джинс өмсдөг хүмүүсийг би бүр үзэж чаддгүй заяа. Хээ угалтай джинс гэж юу гэдэг юм? Мэдгүй ингээл нэг юм ингэж мэнгэлсэн джинснүүд байдаг чинь нэг ингэж мэнгэлсэн нэг юм шиг л. Ийм хээтэй джинснүүд яг өвдгөнийхөө эсгээрээ. Тэгснэ ингээд бүр маш олон хэрэггүй карматай. Бүр ингээд бүр тэрийг ч бүр номера гэдэг үстэй бүр. Too much карматай. Тим джинсийг би бүр ингээд харж чадахгүй ингээд нүд галтраад байдیں۔ заяа. Тэгээд нөгөөх нь болохоор джинсээ батал байна гэж байна. Би за яг энэ бол гоё хүнтэй гоё. Гэхдээ надад санаач карго өмд юм уу те? Зүгээр карго өмд бол арай өөр. Зүр джинсэн хэрнээ хитрхи олон карматай өмд байдаг. Джинсэн каргонууд байгаа шүү. Тэгвэл тэр надад таалагдсан. За. Чи надад нэг хэрэлдэх гэж байна. За 3 Хоёул энийг дуусгаад нэг хаах зодтолтгоо. За 3 гурав дахь нь болохоор
хоолойтой цамц нь жоохон дургу эрэгтэй хүнд. Одоо ийм хагас хоолойтой цамц байдаг шүү дээ. Яг нэг инээ хүртлээ нэг хоолойтой тийм зүгээр тэгвэл тийм ноосон бүр энэ хүртлээ хоолойтой цамц өмссөн байвал надад жоохон эвгүй санагдав. Тэгснэ гадуурын шар болтойтой. Нэг байдаг шүү. Байдаг шүү те. Байдаг гэж. Тийм юм надад бол тал. Миний зүгээс бол тэр хувцлалтыг би яг ингээд харахаар жоохон нүд өвдөд өгдөө. Эсрэг хүсний хүмүүс дээр ярьж байгаа шүү дээ тий. За тэр хувцнуудаа хаяа да. За Жорж хитрхи яг нэг юм юутай хитрхи юм нөгөө галбиргүй ийм нөгөө юу заяа даашинз урт галбиргүй хитрхи том даашинз өмсөн явж идэг штэ. Тэгээ мэдгүй эмэгтэй хүн дээр ерөөсө бодож байгаагүй мэн. Эрэгтэй хүн дээр бол уусаа яг нөгөө хувцснууд харж байгаа болохоор тий. Эмэгтэй хүн дээр өстө бодож байгаагүй мэн. Юу гэж бол та хэлж яах вэ? Гэ надад бас тийм хувц гэдэг ах нэг төсвөртэй байдгүй. Би гуталматлаа цэвэрхэн хүмүүс гэж бас нэг боддгоо маа угаасаа би өөрөө нэг гутлаадаггүй. Цэвэрхэн хүмүүсдэг төрлийн хүн биш болохоор гэтээ одоо бодсон чинь зүгээр юу юм бэ? Хитрхи хүйтэн байхад хичээгээд нэмэхгүй хувцалсан эрэгтэй хүмүүс надад айгүй энэ яг том болоод бодох бодлоо шүү дээ. Амар юм хүйтэн байхад чихнийх нь үзүр мүзэр ингээ улаацсан тэг ингээ хүсээ гэлдэж мэлдсэн ингээд дэрчийчээд гээд те тийм хүмүүс эрэгтэй хүмүүс одоо амар хүйтэнд патинктэй явж байгаа юм авч байгаа ч юм тийм хүмүүс ингэхгүй штэ гэж бүр бодогдоод идэг аахгүй юу? Яг хит хичээсэн л гэсэн үг шүү дээ. Ер нь минийх дээр бас тийм юм байна. Ер нь зүгээр хит хичээсэн яг нэг юм газраа олоогүй юм өмссөн явж идэв шүү дээ. Яг өөр газар байвал гоё юм өмссөн байгаа хэрнээ зүгээр л одоо жишээ нь юу ч нэг юм зүгээр найзуудаараа лагер явж мавж байгаа ч юм уу тийм юмн дээр нэг юм амар хитрхи фэнси даашин өмссөн чокер мокертэй явж идэг ч юм уу тийм байвал сайн баг. Нөхцөлдлаасаа л эрэгтэй хүмүүс нөхцөлийн подкаст. Минийх болохоор яг өөрийгөө ботхгүй байгаа эмэгтэй хүн л хувцалсан. Эмэгтэй хүн л амар хэцүү харагддаг. Юу би муу молхоод байна шүү дээ. Та юмаа илээчтэй. За миний түрүүний нэгдүгээр сандал тэгснэ би нэг юмд амар дургу заяа. Нэг хувцаа маргааш нь дахиад яг ингэж өмссөн хүнд амар дургу. Гэтэ чи чинь подкаст чинь 7 хоноод нэг бичлэг өсдөг. Тэгэхээр чи биш үү? Зүгээр ингээд 6 хоногт нь уулзаг юм чи яаж мэдж байгаа 6 хоног өмсөд идэг үйл яхаа. Одоо байж болно шүү дээ. Одоо би ингээл ажлынхаа хүмүүс ингээл харна шүү дээ. Тэгмээс ингээд яг ингээд чи гэртээ хоног гэхээр ингээд хонсоо тийм. Окей. Яг юм гэдэг оноогүй. Гэтэ бас яг хөө ингээ 2 3 ингээд өөр яг адилхныг авцсан байдаг гэж бас болно шүү дээ. Хувцтай юм байж. Үгүй зүгээр юм шиг байгаад байдаг. Бага шүү. Үгүй сандал дээр тохоо тавьчихдаг байхгүй тэд нар чинь тэгээ өглөө шүү тэрийг өмсөөгөө. Тийм тэгэхээр надад бол миний хамгийн дуртай джинс яг 3 байгаа. Тийм байдгийн шүү байгаа шүү. Тэгж харагддаггүй л гэсэн тэгвэл. Чи яг уянгач дээр нэг дамбуулах гэдэг даа тэр. Яа за. Жорж Жоо гэж дуудсан ч яг зүгээр кинчана. Sorry шүү Жорж. Ямар сандал гинэ? Галидатор сандал. Тэр нь яг яагаад сандал? Тогсноо sorry. Сандал. Ингээ амар олон үдээстэй ингээд юм. Хоёр мөрөйтэй үдээстэй. байдаг штэ. Түрийтэй. Тийм түрүү мөрөйтэй ингээ. Түрийтэй сандал. Түрүүн ингээ утсан нэг ороод. ороод. Айгу юм нөгөө юу алчсан юм аа мод алчсан маа нэг юм хипи ч юм шиг стилийн охтууд айгу хүмсдэг гэсэн нэг юм толгойдоо нэг юм ирзэн зүгснээ. Гэснээ хумсаа улаанаар нэг юм индиан тиймэрхүү стилтэй. Ингээ айгу мүдэстэй юм арьсан дөө байдаг штэ. За тэр сандал байна. За тэгээд тэр нөгөө өвлийн нэг готл байт юм аа нэг мангар бүдүүн. Мөн юу лээ? Мөн бүцгээд амар бүдүүн. Том. Тэр хөөрхөн штэ ячаа. Зохиндээ зогтөг. Тийм ээ зохинд. Зохинд болстай. Үгүй. За тэр готл. За 3 санаа харагдав. Ингээд тэр готлтай ингээд офс мовст бол амар хэцүү байхгүй тэр чинь. Олцсон дээр тийм готлтай орж иж мөрөөр ингээд код гэж байна шүү дээ. Ерөнхий код гэж байна. За өөр чи үлээ. Полон өмсдөг юм гэдэг өнгөтэй байхгүй цааз. За өөр мэдэх юм. Хүнээсээ шалтгаалсан юм шүү дээ. Гой үнэтэй пол бол гоё л дээ. Үнэтэй пол чааш. Гой зогтөг, фэнси хувцалтай хүнд бол гоё л ах л та. Би бол тэгтээ одоо яг ингээд оюутан байгаа үе бодохоор оюутан байхдаа би бол хэрэггүй амар их юм олон юм цуглуулдаг хүүхдээсэн бодаахгүй. Нэг одоо бодоход яг чанартай хитгэн хувцтай байх нь л гоё санагддаг болчихсон. Тэгээд ер нь онлайнаар юм хум захиалга болсон. Амар их захиалдаг ингээл ямар чанаргүй тэл гэр нь мар 2 өмсөл бөөсчдөг ч юм уу тиймэрхүү юмнууд авч ирснаас зүгээр яг нэг үнэтэй нэг цамцтай байхад ч юм уу яг юм 2 3 яг юм ээлжний нэг юм чанартай нэг 3 цамц байхад ер нь хангалттай юм шиг яг ер нь хувцас бас нэлээд сайн цөөлөх
тал руугаа ханддаг болсон. Энэ одоо том болж байгаагийнх уу яаж байгаа Хасаа явж байгаа. Би бол гэхдээ хувцсан дээр штэ ямар ч мэдлэггүй. Би чи яг готлыг жинхэнэ хоншоорын нэрэгдэл өмсдөг. Би хүмүүстэй өөрөнд чинь тийм шиг үлээ. Би бол готлон дээр үнэхээр муухай өмсдөг. Миний готлнууд Гутлаа гоё өмсөөрөө манайхан гутал гоё өмсөх хэрэгтэй шүү. За юу яаж ин 100 болж гин үү? Тэгээд За 100 болох гээд байна. за Нарны тус төрөхс гэдэг үү? Төрхтгий Хэдэн жилийн өмнөөс төрөгч байна. 10 жилийн өмнөөс төрчих. Хүүгч амар удаж байгаа юм биш тэгвэл. Төрөхдгөө юу? төрөгдөө. Жинхэнэ. Тэгэхээр ер нь нарны тус байнга төрчих хэвээр. Залуусны эрч хүчээрээ явсан биш үү өөрөө чи арьсаа. Гэхдээ Нар нэг нар бол гэхдээ залуу арьсыг залуу хөгшин гэж яахгүй л яадаг л та дусдаг л та. Тэгэхээр ч шиг одоо тэгэхээр нь ч юу гэдэг. Манай Orange brand-ийн өнөөдөр нарны тус нь орж иж байгаа. 100 болж байгаад холбогдуулаад маш олон төрлийн одоо нарны тус. Одоо жишээ нь энэ after нөгөө аахгүй юу? Тэрний яадаг вэ гэхээр амар түлхэгдсэн байдаг шүү дээ тий. Зунжаага түлхэгдээд арьсчин бүр ингээ хуураад ороод ирсэн үедээ энэ мистик зацна гэсэн үг. Тэгэхээр нөгөө түлхэгдэл чинь амар өвддөг. Түлхэгдэлт чинь зүгээр болно гэсэн үг аахгүй юу? Тайшруулах юм биш тий. За тэнгууд энэ жишээ нь цацлах нь байна. Зүгээр цацдаг нарны тус ингээд нялаад хаалгүй зүгээр цацчихдаг нь байна. За нээлдэг нь бол жишээ нь энэ байна тий. Шүршдэг нь. Шүршдэг нь. Тэгээд энийгээд ингээд дүрхчээд энийгээ ингээд дүрхнэ гэсэн үг жишээ. Жишээ нь. За энэ жишээ нь стик нь нөгөө жижиг хэлбэртэй. Тэгэхээр ингээд гаргаж ирээд уруулын бодогч гаргаж ирээд тэгээд нүрээрээ ингээд дүрхдэг чинь. Ийм байна. Тэгээд Orange brand-ийн нарны тусуудыг бүгд ашиглацгаараа энэ зунжангаа ашиглаарай. 100 гэлтгүй ер нь нарны тос чинь бүх дөрөв Юу илүү ч юм шүү дээ. Тийм Одоо тийм үү тийм. сая За ингэж тайлбарлаад үзье. Би наранд баг гардггүй гэд тэр чинь юу ч хамаагүй байхгүй. Одоо чи нар тусж байгаа цонхны өөдөөс хараад ажиллаа хийж байгаа ч юм өдөржингөө сууж байгаа л бол чиний арьс тэр нарнаас Тэгээд цонхрууч харахгүй байгаа. хормор авч байгаа л гэсэн үг. Окей. Тэгээд гадаа ямар ч нар байхгүй байхад чи өдөр ингээ гарч марна штэ тий. Тэгэхэд ч гэсэндээ ингээд тэр чинь ингээд юу авч байгаа байхгүй юу? Одоо арьс чинь тэр нэг одоо гимт зураг байдаг үстэй нөө насаараа машин барьсан хүн билүү нэг талаа ингээд нөгөө баян нар ингээд тусдаг тал нь ингээд бүр илүү илт мэддэхгүйц хөвшөрсөн. хөвшөрсөн. Мэддэхгүйтэй тэр нэг юм хитай нэг юу гарч илүү үдсэн чинь те нэг Тийм бүр илт ингээд хөвшөрсөн тийм юм байна. Тэгснээ бас зөвхөн нүүрэндээ төрөхөд хүзүүгээ хийсэн чинь хүзүүнээс төрүүлээд амар хөвшөрсөн. тий ингээд өвчээсэн байдаг тий. Нарны тосыг одоо бид нар ингээ айгуу эрт мэдээд авцсандаа би бол баярлалтай шүү дээ. Нүнгод манад аав ээж нарын үеийнхэн чинь нэлээд сүүл нарны тос ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг олж мэдчихэж төгшөрснийхаа дараа нүг бид нар бол яг гоё юм залуудаа нарны тос амар хэрэгтэй гэдгийг болоод мэдчихэж байгаа болохоор надад бол одоо би олцтой нарны тос төрөхгүй гэл гарч чадахгүй бүр ингээ зуршил болцсон бүр. Охтууд Тийм, яа шалтгаан гарч байгаа юм. Тийм яг нэрээ араас шалтгаан юм нь шиг цацдаг юм уу? Бодгон дээрээ цацдаг юм уу? цацдаг гэж Жишээ дүрхэх тий. Будгийнхаа өмнө төрхөн. Хамгийн ихний суурь юм уу тий? хамгийн ихнийх биш яг бодгийн өмнөхий ч өмнөх суурь. Тэгээ ардаас нь бодог явчихна. Ардаас нь primary юм уу base явж байгаа тэгээ бодож явуулна. Nice. За тэгэхээр бүгдээрээ нарны цусаа байнга ашиглацгаая. Та бүхэн манай GGI Beauty Plus-ын бүх салбар дэлгүүрүүдээр болно. За дээрэс нь онлайнаар e-monsос захиалах боломжтой. Тэгээд эхлэлгүүр дотор байгаа, саруул дотор байгаа, Central Tower-т байгаа, Marshall-т байгаа. Тэгээд та өөртөө аль ойрхон салбар байна. Тэр болгон дээр бүгдээр очиод үйлчлэл үлцгээгээрэй. Orange brand-ийнхэндээ баярлалаа. Тэгээд George-то бас энийг бэлгэлж байгаа. За Манай юу нэг лээ? Mist байгаа. Окей. Энэ болохоор нарны тос биш имчилгээний аршин. Тэгээд чи нүүрэндээ сайхан нөө хэрэгцээтэй үедээ ингээд цацаад сэргээ шавдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хийж. Арьсч амар гоё тайвшруулна. Эмзэг арьстай бол бүр тохиромжтой. Чи хүссэн үедээ гоё цацж байгаа. За. Өглөө гарахтаа цацж болно, орой ондохтаа цацж болно. Ер нь ингээ арьсч ингээд гинт улааж мулаагаад ингээ хураашаад айгу муухай болдчихтэй гинт хавар мавар ч юм уу. Тэгэхээр тэр үедээ цацж болно. Ер нь өдөр тутамдаа байнга цацж байгаа. За нэвтрүүлэг дуустал энд чинь энд тавьчих. За. sure. За. Подкаст дуусгаж байгааны сайхан талцаа зодтолцчихгүй бүгд тэр. Содолтгоо. Өсөөр Fight Club шиг энэ өргөө цацлж байгаа. Талбай гаргаж байгаа даа. Хил балгүй. Маргааш ажил эхлэх юм чинь. Тэгээ орой болгоо. Хал болгүй. Хил балгүй. Нэг хил мэлчин гэдэг. За та 6-7 За чи түрүү юу асуух гэсэн бэ? Нөгөө юу? Биеийн хэсэг одоо эрэгтэй эмэгтэй хүн одоо жишээ нь та эмэгтэй хүний биеийн хэсгийг яг аль хэсэг нь айгүй хөөрхөн тэр нь гоё байвал тэрийг онцолж хардаг. Надад зөвхөн шууд сонголт хэлчих. Тэрүү гэд. Тэрүү гэж сонголт. Таны л юу шүү. Зөндөө юм байна. За тэгвэл хөлийн хуруу гэдэг готлол багсан шүү. Хөлийн өрөө хөгж үтсэн үү? Бүх шилдэж. Оо яа юу ий. Яа. Тэгсэн чи би ингээ бац тийм. Хорд хэлж хэлтэй. Байсан. За. Солиотой. Тийм сүртэй зүйл. Та. Чи байгаль тэр ам дотор л байж байгаа юм уу?
Мөн ч байдаг зүйл биш үү? За нэг хэрэгтэй нарилцсан чи за би эхлэе. Тэгээ дараа нь хоёр охин байгаа тий. Нэг хэрэгтэй. Надад болохоор яг хүзүү мөр хэсэг байдаг байхгүй. Тэгээ яг энэ нөгөө нэг игниас гэх юм уу? Игнээс найр хууж үзсэн нэрээ. Яг эмэгтэй үнийг хамгийн гоё юм феминин харагдуулдаг юм. Юу ч өмсөн гоё ярагддаг ш. Тийм яг юм хүз өмөртэй эмэгтэй. Тийм түрүүн та ярьсан ш нөгөө цэцэгтэй балааж гэдэг чинь тэр чинь яг мөр амар гоё харагддаг ш. Ингээд тавьчихар чинь. Тэгэхээр ингээд тавьчих. Ингээд нөгөө юу мөр нь ороод ирэхээр те цапалаасных нь мөр нарийн мөртэй юм ингэж мэгсэн хувцас өмсгөр ер нь айгу гоё харагддаг. Гурван толгой харагддаг. Тэгээ гоё хүзүүм үзүүтэй бол гоё харагддаг. За модель. За эрэгтэй үнээс за. Эрэгтэй үнээс ч гэсэн ер нь гар мөр штэ. Та нар эрэгтэй үний өгзгийг харддаг уу? Би бүр өгзгийг харч чаддаг штэ. Би хардаг. Та нар эрэгтэй үний өгзгийг барих дуртай юу? Дуртай. Би бүр өгзөг харч чаддаг штэ. Би эрэгтэй үний хөлийн уруу бүх сэрийг нэрс харч чаддаг. Энэ юм үзэн. Бүкс яасаа. За хөлийн урыг ойлгож болж бүкс. Бүкс яачаад байгаа. Үгүй мэдхгүй. Бүкс ч айгу чухал штэ чи боддоо Шилхтээ ингээд шалтан бүкс рүү. Ямар ч бүксгүй хүн харснаас хойш бүксийг харж чадгаа байт юм аа. Бүксгүй байхгүй гэж болохоор травматайз. Бүкс чинь болохоор яг ингээд урагшаага ингээд тонгоож монгоход тэнцвэрийг хадгалахад амар зөв ингээд тонгоход ингээд тэнцвэрийг амар хадгалдаг хамгийн том булчин байгаа байхгүй юу? Уг нь бол хүний бие. Тэмэгтэй. Би нэг удаа зүгээр амар муухай мөнгө зөмжгөө бүкс харцаахгүй. Тэрнээс хойш ингээд юм травматайз болсон. За. Ингээ ямар муухай юм бэ? Бүкс юм уу? Юу бүкс юм уу? Хувцтай бүкс харсан юм. Хувцтай. Зүгээр нэг юм айгу муухай одоо тэр өмдөн бараг дотгошоо хонгоогоод орсон. Юу гэсэн үг? Бэдимаа бэд. Өмдөн дотгошоо хонгоогоод орсон бүкс гэдэг нь жижигхэн бүкс гэсэн юм байна. Бүкс ерөөсөө байхгүй гэсэн үг. Охтууд байхгүй. Охтууд юуг анзаардгүй ингээд та нар ингээд хөхрөө ингээд харж байгааг анзаардгүй ингээд. Анзаардаг. Яаж хараад анзаардгүй? байгаа Ингээл нүдчээ аав штэ. Шууд ингээд явах юм. Тэгэд ер нь одоо жоохон задгаа мадгаа хувц өмсөхдөө яг хэр зэргийн одоо юм ирэх вэ гэдгээ бас тооцоолол өмсөх гардаг. Амар хаяа өмсөн шүү дээ. Тэгэхдээ бол хүмүүс харах байх та за явах би өмснөө гэж юм. Би өстой тийм хөхөө гаргасан хувц өмсдөг юм байна шүү. Бикини өмсөхөд бол угаасаа тэр чинь тэгэл ард марлал ондоо шүү дээ. Тэгвэл яг юм Монголдоо би ерөөсөө тийм хөх гаргасан хувц ерөөсөө надад тийм хувц байдаг юм байна шүү. Тийм хувцтай болъё доо. Монголд гэхдээ тийм өмсөх боломжтой юм уу? Яа шоудж маудтай ч юм уу тийм байж болно шүү. За. Зуны сайхан өдөр байж шүү дээ. Сайхан шүү дээ. Тэгтэл тэгээ шараа болно шүү. Гэтэ би бодсон. Одоо Гэхдээ яг хөө ингээд бүр ингээд топтой явж бол бас хэцүүлтэй те яг хотын төмөөгөр. Шараа шүү. юм л байх л та. Одоо цаг үед гэхдээ сүүлийн үед ч юм уу сүүлийн 1 жил мэлд одоо бүр улам задгаа болсон юм санагдаад байгаа ш надаа. Одоо мини бүгд ч юм уу шорт мортны хэмжээ арай л жижигэрсэн юм шиг санагдаад байгаа ш надаа. Плей тайм дээр бүр. Гэтэ плей тайм чинь ингээд юу ч өмссөн хүлэн зөвшөөрөх баг Монгол улсын царийн ганц орон зай байгаад байгаа байхгүй. Тэр нэ гоё. Тэгэхээр тэр нь бол надад гоё санагддаг. Тэр хаалгыг даваал чиний стил ингээд чи яг өөрөөр байгаараа гэдэг. Тэр нь бол надад гоё санагддаг. Магадгүй бас нөгөө хүн хүний л үнцэглэх л да одоо юу гэдэг хүмүүсийн ингээд нүдийг хожирлуулах дуртай хүмүүс бас байна шүү дээ. Ингээд өөрлөгөө ингээд attention авах дуртай ингээд яад энэ намайг хар гэдэг ингээд харуулж байгаадаа өөр амар кайфтай байдаг ч юм уу те. А нөгөө хэд нь болгонготой ингээд яна хараад байна уу да гэж улам дотгошоо ингээд ч юм уу те. Янз бүр гэхдээ би бас ингээд одоо инфлюен шиг энэ төр байхдаа айгу ингээд нууж мууж айгу ингэж тэгж хувцалдаг байсан л да. Гэтэ сүүлийн үед бодоод ахад өөрийнхөө юмыг ингээд хүн ингээд өрөөл өдөртөн шүү дээ. Өөрөө л шийдэх юм чинь ийм гоё байх богинохон хугацаанд дээрээ ямар хамаатай ингэж юу бас бодогддог болсон. Гэхдээ тий. Тэгээ юу л имээ болчих юм чаа гоё залуу байгаа дээрээ. Юу имээ болохгүй. Юу нь аль. Тэнгуутла одоо ийм битүү хувц өмсөх тусмаа бас нэг талаараа секси юм бол нэг тийм бодогдоод идэв шүү. Нуугаад ахад тэр нь мэддэгдээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Нэг тиймтэй ийм баб бариу бараг юм хоолоо молоотой ийм баб бариу ингээд чиний энэ чинь тэр нь байна энэ тэнцэн байна. Гэтэ ингээд юун ч ил биш хэрнээ ийм малаачтай тэр чин баг ингээд мэ гэж харуулснаас баг илүү энийг инста уруул цаана юу гарч ирэх. Maybe баг тэгж мэж бодогдчих тэр. За энийг асуу зөө. За. Эрэгтэй хүмүүс шилэн тэрхонд тийм дуртай байд юм уу? За та. Татвартай тэрхоо. Үгүй татвартай ер нь зүгээр шилэн тэрхоо тийм. Ер нь шилэн тэрхоо ч юм. Нэмгэн хар нохоод тэрхоо. Тийм яг л одоо нохоод тэрхоо. Гөлөгтэй тэрхоо л хөөрхөн. Бүр маш нэмгэн одоо юм эмгтэжүүдийн өмсдөг шилэн тэрхоонууд байдаг шүү дээ. Одоо тэгтээ тэр нөгөө том юм уутай бол муухай. Том нүхт. Fishnet.
гэдэг үстрэг чинь. Юм том нүхтэй том зайтай бол юм уу хаа. Зүгээр яг цэвэр тэркогоороо байвал тэр чинь. Тэг яг цэвэр тэркогоороо тийм тэркоо бас секси юу? Тийм секси. Эрэгтэй хүн болгоо өөр ах. Гэхдээ яг бас хүнээсээ шалтгаална. Яг ямар хүн тэрийг өмссөн байна гэдээсээ шалтгаалх байлгүй дээ. Тэр чинь ингээд амар зохихгүй муухай өмссөн хүн байж болно. Яг тэр нь амар гой зохиж байгаа хүн байж бас болно шүү дээ. Тэг зохиж байгаа хүнийг хараад гоё байна л гэж харж байгаа л да. Тэгэл дуртай болсон л. Тэрнээс зүгээр ингээд лангуун дээр зарж байгаа шилэн тэрког хараад энэ ямар гоё юм бэ гэж бодохгүй ш мэдээж гоё хөлн дээр хийх хараад хамгийн таалагддаг секси гэж боддог эсрэг хүснийхээ хувцснуудыг нэрлэе заяа. Эрэгтэй хүн тийм аа. Тийм хувцас. Эрэгтэй хүн байгаа шүү дээ. Одоо чинь тэр тэрко. Тийм биш одоо эрэгтэй хүний өмсдөг хувцснууд байна шүү дээ. Одоо жишээ нь охтууд тэр нөгөө юунд амар дуртай байдаг шүү дээ. Сорочогийг ингээд доошо дарж марцсан юм нэг даруулга маруулах ч юм уу те нэг юм. Ханцуугийн шуугаар. Тийм юмтай хүмүүс ганцаар харж байгаа юм биш үү? Бандаж шүү дээ. Эрэгтэй хүний секси харалдаг юм чи бандаж шүү дээ ер нь. Гоё бандажтай л байх хэрэгтэй. Амар юм өвөө бандаж дургу гэдэг юм уу? Биш ээ бандаж нэрчихдээ. Үгүй тэгээ бандаж юуг нь харах юм? Бүгсэн дээр өмсөгдөг. Харин тийм шүү дээ. Харин тийм. Гүм заацд тийм байна нэр эрэгтэй хүнийг секс харагдуулдаг хувцас. Ер нь аль им одоо би им нэг туранхай эрэгтэй хүнд дурггүй байхгүй юу. Тэгэхээр ер нь бол надад таалагдж байгаа эрэгтэй хүн дандаа тийм жоохон биерхүү ч юм уу байдрун ч юм уу жоохон фит энтер тийм биетэй байвал айгуу гоё санагддаг. Тэнгууд яг тэр биен дээр ямар хувцас гоё харагдах вэ гэж бодонгууд одоо Монгол дээл айгуу гоё ингээ үүрээд айгуу гоё харагддаг заяа. Бас нөгөө юм зүгээр сорочигны ингээ ханцууг ингээ хоошин ингээ шамлангуутлаа ингээ дээдлийн тавч мавч нэг давчин тайлцсан. Задгаа тэгээ доороо зүгээр юм. Хамгийн гол нь бас гар мар нь гоё том байвал тэр нь зохио шүү дээ. Тэгэхгүй тунхаа гарн дээр ингээ шуудсан байвал муу харагдана шүү дээ тийм. Тэгээд юм жоохон судслаг муцлаг байж гэнүүтэй гар мар нь тийм байвал гоё санагддаг шүү. Надад бол яг ингээд нэг юм судснараа жинсэн өмдөө шүү дээ. Жинсэн өмдөө нэг юм ташаан дээр өмсдөг шүү дээ. Амар тийш нэг татцсан биш нэг юм муухай татчих өмсдөг тийм биш. Эсвэл бүксөө гаргах юм шиг шутлаж биш. Яг юм ташаан дээр юм тогтоосноо айгүй гоё юм тэлээтэй. Тэгснэ нэг гараа өргөнгүүт яг тэр засраар гарч ирж байгаа тэр нэг төрсийхний эрзэн ч юм уу те. Тэнгүүд тэр хэсэг нь надад ингээд амар юм секси санагддаг гэх юм уу. Нэр энэ ёстой юм сонсож байгааг юм байна. Вилайн гэдэг чинь Шинжтэй бас хэр барагтай амархан гардаг болчихсон. Төрсикний нөгөө реал тэр дээдлийн хараад тэр нь гоё харагддаг гэж үү? Ирмэн үү? Түрүүний нөгөө нэг төрсик гоё байдаг гэдэг нь тэр юм уу? Төрсик гоё байдаг гэж зүгээр би зүгээр асууж байгаа шүү за. Одоо өмдний дээгүүр ер нь эрэгтэй хүний ингээд төрсикний эрзэн цуцсан байдаг шүү дээ. Тэгээ тэр нэг юм цав цагаан юм төрсик мөсик байл бас юм бас арчаатай залуу юм шүү. Тэгээ барь тэгж мэгж бас. Өстө сонирхолтой. Тийм байна те бас. Ер нь зүгээр Call me Kevin. Хүний ариун цэврийг яг дотор хувцаар нь дүгнж болохоор оймс байна. Оймс байна. Дотор одоо бандаж байна. Тэгээд эмгтээчүүдээс левч байна. Тэ нэг амар хөөрхөн охин байсан чинь левч нь ингээд бас битүү бөөстөж мөөсцнөө ингээд энэ мэндээ ингээд ингэж мэгцэн байвал бас муухай үсттэй тий. Тэгэхээр ер нь бас хүний яг хувийн ариун цэврийг дотор хувцаар нь дүгнэж болох учраас надад бас яг эрэгтэйний оймс амар чухал санагддаг. Ингээл хамт ингээл гэр мөрт нь ордог ч юм уу манай гэрж орж ирдэг ч юм уу гэсэн чинь ингээл оймс нь нэг юм өнгө орж марцсан тий. Ингээ бүр өмсөөр байгаад нэг цайрж марцсан ч юм уу тийм юм байх юм бол бас ингээ шууд сонирхол буурна. Би бол шууд гараа зайлсан гэж бодно. Тэгэхээр ер нь дотор хувцаа гоё цэвэрхэн өмсдөг эрэгтэй хүн надад маш секси санагддаг. Нэг юм Hello Kitty-тэй оймс үйл яг уу? Хөөрхөн шүү дээ. Окей. Зүгээр тэр цэвэрхэн байх хэрэгтэй. Одоо нэг ийм TikTok энтрийн бичлэгүүд байдаг штэ. Одоо ингээд эхнэр нь ингээд төхрийнхөө ч юм уу найз залуу байхаа ч юм ингээд амар ингээд урагтсан бандашийг хаях гад тэнгууд нөхөр нь үгүй аюулгүй байгаа. Тийм бичлэгнүүд байдаг байхгүй юу? Та нар ч тийм юм бэ нөө? Одоо тийм амар тухтай гэхдээ бүр ингэ яаж ийцэн. Тийм өмд. Бүр юм амьдрал баг чиний өмнөөс ярихаар болцсон. Гэтэ чи бол хизээч тэрийг хаяхгүй. Тийм бэлтгэлийн өмд л. Бэлтгэлийн аимсууд ба. Би хуцаа амар гоё юмсдаг. Тийм үү. Тэгэл нөхөн баяруудаар эргэтөөнд бандаж өмс бэлгэлээд тийм биш. Аимс бэлгэлдэг аль байх байж штэ. Байсан. Надад үлсэн чинь. Нөө эмэгтэй хүнд амар цэцгийн баглаа. Аимс амар байсан юм уу сая бүгд. Гоё аимс өгдөг аль. Цэцгийн баглаа гаргаад ирсэн чи эрэгтэй хүний цэцгийн баглаа гэсэн чи нөө бандаж аимсны цэцгийн баглаа. Нэг тийм маркетингууд яваад байдаг штэ тий. Хөө эрэгтэй хүний одоо нөгөө юм шорт хэлбэртэй бандаж нь таалагддаггүй юм зүгээр дээр үе юм хэлбэртэй бандаж амар энэ таних дахиад хойноос нь дотор хувцсны дэлгүүрээс сурчлаа орж ирэх юм уу? За тэгэхээр бидэнтэй хамтарч ажиллаж байгаа ингээд Underwear Armor гэдэг. Баг харин тий. Баг тэгж ярих нь. Амар бандажлаг подкаст болж штэ.
Би тэр бандаж ярмааргүй байна яг үнэндээ. Танах ч уг нь аюу гоё үерхлийн ингээд нөгөө ярилцах юм Red Burger чи өнөөдөр зүгээр бандаж яриа солироо. За. Солиор. Яар. За. Оянга хамгийн сүүлд нөгөө нэг зөндөө болцоо яриаггүй хэлээ гэж хоёлаа салсан шүү дээ. Хамгийн гой болцоо би нэр яриаггүй хэлээ гэж салсан байхгүй. Тэгээд ер нь энэ дугаар дээр ахиж урьж байгаа шалтгаан дээр гой болцоог яриулах гэсэн. Гэхдээ хамгийн гой болцоо ч яхав ерөөсөө болцоог юм байна мэн. Тийм санаанд үлдэх болцоо алга малга гэдсэн чинь яг гараа явж явах та. Үе бэш юу бэ? Яг дараа нь санд юм бил шүү дээ. Үгүй юу л хийсэн мөлий зүгээр нэг болцоо байсан нь. Одоо international-ийн 20-д хорт нэг ресторан бидэн штэ. International гэж хэлээ. International Jackie Chan-ы барилга. Jackie Chan-ы барилга. Тэгээ тэрний дээдлэлт нэг юм Итали ресторан байдаг. Баггүй тэгсэн чинь ингээд нэг залуутай би айгу хөөрхөн танилцсан юм аа. Миний төрс өдөр болоод би төрс өдрөө тэмдэглэжсэн ширээний яг ингээ хажуудалд бүр ингээ баг нуруугаа нийлүүлээд бас нэг юм өөр фракцийн хүмүүс найзуудаараа суужсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь би ингээ төрс өдрийнхөө тортыг ингээ зүссэн найз охтуудаараа суужсэн чинь тэр нэг тийм торт идээгүй манайд ингээ нэг юм зүгээр зүсэл орчихсон. Чи хажуудлаас ингээ хүн дуудснаа та хэд тэр тортоо идэх юм уу? Идэхгүй бол манай ширээ рүүхчих гэдгсэн байхгүй. Тэгээ баг нэг юм хараагүй тортоо ингээ өгчөө байжсэн чинь амар юм жин тоник маань ингэсэн шүү тиймтэй амар юм ингээ ширэн дээр идэх байхгүй. Тэгээд гааха юу лээ гэдгсэн чи хажуудалд суужсэн залуу нэг зүсэм торт авснаа. Зүсэм кейкний чинь exchange-д өгч байгаа шүү. Төрс өдөр гоё тэмдэглэрээгээд тэгээд гэж бодогдоо. Тэг ингээд амар гоё тэр мэрийг явуулаад чинь би тэд чи амар гоё баярлж байгаараа авчихсан чинь контактаа өгөөчгээд. Тэгээ дараа нь уулзъягээд хаана уулзсан ус чи тэнд уулзъягээд. Тэгээ тэр Итали ресторан ингээ хорсон чинь орой ингээд 100 амар гоё дулааханд ингээд 100 ч гэжтэй миний төрсөн 9 сард намар орой бас дулаахан лсэн. Тэгэл очсон чинь тэр ресторанд ямар ч хүн байхгүй. Тэгээд тэгсэн чинь чамайг тухтай ингээ хуйлахнаас ууй гэсэндээ хаалгачлаа шүү. Гисэн. Тэгээд үнэхээр бид хоёрыг одоо орой гаран гартал тийч ингээ ямар ч хүн орж ирээгүй. Тэгээ бид тэр гадаа террасан дээр нь сууж мэдээл татгшоо ороод дотор суугаал. Тэр нь ингээ цааталтаа ви бүрөөнүүдтэй караоке маркет юм лээ. Тэгэл караоке маркет дуулж муулаад. Тэгээд тэгсэндээ тэр бас айгу тийм наач зөв юм биш тий бас. Амар тийм сонирхолтой болцоо байсан ш нэрэ. Наа чин мараг сайн нөгөө Жоржи хэлээдсэн шиг нэг юм санамсаргүй явж байгаа танилцуулж тийм юутай төгч юм шиг тийм. Ой мэдрэмжтэй зал байна уу? Амар мэдрэмжтэй юм шүү. Энд дараа хөнгө байх юм бол чам зориулаад бүхэн хаалгачлаа. Тэгээ хамгийн гол нь амар гоё санаачлагтай альфа байгаа байхгүй тийм хандлагатай байгаа юм. Одоо яг болцоон дээр жишээ нь ингээд одоо уулзсан гэх юм. За хаана хидгээд уулзах уу гэдэг. Харин хаана уулзах юм бэ? Гой газар юу байна гэдэг тий жоохон тэрний оронд за би таны ажил хаана нэлээ. За тэгвэл ойрхон тэнцээ ажиллаа шүү. Ширээ захиалчлаа шүү. Тэдэж шүү мэдчихв. Nice гэл. Юусе тийм л байх ёстой хөө. Тийм бол зайсан юм тий. Наачстаа. Тэгээ цаашлаагүй юу? Тэгээ цаашлаагүй. Тэгээ дараад нь нэг буудлах цайсан чи буудлын бүх өрөөг нь хосолцсон. Аяа. Чавд тухтай байлаа. Буудлын бүх өрөөг хосолсон чи хүмүүс мэдсэн чи гараарай манайхаа тагнуулж. Залуу ирсэн байх шүү гэ. Ер нь л эмэгтэй хүн яг ингээд хажууд нь байхдаа нэг юм бодоод өөрөө ингээд шийдвэрүүд гаргаад ах биш илүү яг бусад юм дээр яг өөрөө угаасаа толгойгоо ажилуулад ингээд жээж байгаа байж болно. Гэхдээ тэр хүний хажууд бол яг гоё тархиан унтраагаал ингээл байх дуртай байдаг үстэй юу. Тийм шүү дээ. Нөгөө удирдуулах дуртай эмэгтэй хүн угаас нөгөө байгалийн өгдөл байгаа шүү дээ. Тэрүүгээрээ. Гэтэ яагаад энд болцоо цаашлаагүй гэдгийг би бас хэлье заяа. За тэгээд тэр өдөр залуу сонсчих. Сонсох үг нь хамаагүй зүгээр бусад залуучууд хаав сураад байгаа. Яаж хэрхэн тэнэг байхгүй байх вэ гэдэг ямар олон байхгүй байх. Тэгсэн чинь ингээд тэр өдөр ингээл янз бүрийн коктейл ингээл авчирч өгч мөгөөл тэгснэ ингээд наадхан амсаад үзэх гэснэ ямар хүн маань гэснэ бартендерийн дуудаж оруулж ирснэ чи нэг өөрөө нэг цохоогоод нэг чи нэг тим хийдэ мэдээ гэл нөгөөх нь дахиад өөр коктейл авчирч авчирал тэр бол яг надад гоё санагдсан л да. Гэхдээ би ингээл амар нөгөө караокеныхаа ганц дууг киви мивигээ дуулаад айр бүжгэлж ийла. Тэгэл хуйлна караокед ч байгаа шүү дээ тий. Тэгэл амар ингээл дуулж малцсан жоохон коктейлэнд хаалж малцсан байсан чи би ингээ бүжгэлжсэн чинь чи наад бүжгээ миний өвөр дээр гарч ирээ бүжгэлж болох уу гэжсэн саахгүй. Тэр чинь тэгээ эхний болцоо шүү дээ. Йоо балтарсан. Тэгээд бүжгэлээд гэдэг тоххой. Тэгээд би бүжгэлээд. Тэр нөгөө бүжгэлсэн болцоо чи.
Удаа тэгэл бүх юм дууссан. Тэгээ яг амар муухай бие үнэлэгч мэдрэмж аваад тэгээ зайлзалтай гараа авсан. Гоцдог галтар яа. Амар хэлдэг. Тэр угаасаа хаалгагүйсэн бохоо угаасаа хөнгөө ресторан байсан. Тэр гоё ресторан байсан шүү. Чамд ийм болцоо байна уу? Байхгүй. Би аль дөрөв хэлсэн шүү дээ. Тэ одоо уусаа болцоо болцсон шүү дээ. Гэтэ ер нь болцоо болцооцсон биз дээ. Одоо болцож байгаа юм ер нь залууч. Би саяхан болцоо. Цаснаар Сайнаас цаснаар. Сая битүүн бишээ сая уржигдах цас орлоо. Нэгний Цаснаар болцоо. Гэтэ тэгж цас орж байгаа болохоор биш зүгээр гараад ирсэн чинь цас ороод тэгээд би яг нөө 5 дугаар сургуулийн тэрүүгээр алах гоё гээл миний бараг подкаст болгон дээр ярьсан шүү дээ. Ингээд болцооны гоё газар гэвэл тэрнээс сургуулийн гудамж, анкарын гудамж. Тэр гудамжаар алхсан. Тэгээд талбай орсон. Талбай дээр гол нь амар дулаахан байсан. Бүр ерөөсөө даараагүй. Тэгээд маш их цас ороод мэдгүй. Би анх удаага л бараг тэг цас маснаар ингэж хүмүүнтэй цуг алхаж үзсэн баха. Үнсэлсэн үү? Үгүй л дээ. Хацар дээр үнсээс алсан уу? Тэгээд Духан дээр үнсэн үү? Духан дээр нь үнссэн юм байна. Үнсэн. За Жорж, гоё спот байна уу? Болцооны. Тийм, болцооны гоё спот байна уу? Байхгүй дээ. Анкарагийн гудамж. Ядаргатай. Мэдгүй. Анкарагийн Одоо тэгтээ өвөл бол угаасаа Монголд Улаанбаатар. Угаасаа ингэж болж штэ гоё цаснаар саяных шиг гоё анкарагийн гудамж байна. Талбай байна. Улаанбаатар хот бас үзэсгэлэнтэй газар үзэсгэлэнтэй шүү. Улаанбаатар гэдэг бичгний хажууд очиод зураг авахулж болж байна гэдэг юм. Тэгээ Улаанбаатар тэгтээ яг хүмүүс яагаад гэдэг жоохон муулаад байдаг. Амар гоё хот санагддгийн ууг нь. Тэгтээ яг болцоо талаас нь бол мэдгүй юм байна л да. Яг ер нь өвөл жоохон хүүтэн л болохоос бас гоё л байдаг шүү дээ харагдах талаасаа. Зам бол угаасаа бүр гоё, хавар гоё, намар бүр амар гоё. Тэгтээ газар бол мэдгүй мэн үү. Уул мол байхгүй юу? Ууланд болцдог юм хүмүүс. Дээш алхаад уу? Уулсан би ч ууланд алхах дундаа айгүй хэмээр димлээ шүү дээ. Айгүй гоё. Яг жинкнээс ойлгох наваа уудалтай тавьсан юм шиг тийм. Өстой уудалтай тавьсан юм шиг өстой гоё юм. Гэтэ ер нь ямар ч болцоо байсан зүгээр эргэтэй гэх нь мэдрэмж амар чухал юм шүү. Тань шиг тэгээд ууланд яснаа өөрөө ганцаараа төрүүлээд алхаад иж бол болохгүй өстэй тий. Биш төрүүлээ алхахгүй л дээ зүгээр. Та тэгж ярьсан шүү дээ. Төрүүлж алхсан байлээ. Сонссон шүү. Алхахыг хүсээгүй юм. Зүгээр харин яг тэр үедээ алхсан байлээ. Уулны болцоо гэхдээ нэг 4 дахь юм уу 5 дахь болцоо байвал зүгээр бах тий. Тэгвэл яг анхны болцоон дээр бол би бол амар амархан улаачдаг хүн болохоор жоохон нэг мэдээ тухтаа болсон үед бол гоёлох. Хөлс мүс гараад нилээн нөө бараг нэг жоохон гүгэл аим хурд улаачдаггүй царай маань. Тэгээ хөлсмөс гойчдаг. Тийм болохоор яг ихний болзон дээр бол яг уулны болзоо бол жоохон тохиромжгүй гэж магадгүй. Гэтэ зарим хүмүүс бол гоё улам нэг хөлснө гарахаар цайгаал нэг улам юм чавгаж байдаг хүмүүс. Би бол тэгдүү яг юм жоохон хэцүү болчтой аим хурд улааж мэлаагаад. Энэ бол нэг 4 юм 5 дахь болзон дээр тохиромжтой гэж бодож байна. Тэгээ одоо жишээ нөгөө юунаас одоо жишээ нь яг нөгөө спорт сонирхдаг 2 хүн байх юм бол тэр спорттой хамтаа ээж бас болцож болох тий. Кино үздэг хүмүүс байх юм бол одоо бас нөгөө зүгээр энгийн үед кино үзэхээс үзэх биш нөгөө нэг Улаанбаатар олон улсын фестивал энэ төр болж байгаа шүү дээ Монголд. Тэр мөрөндөө тий тэр мөрийг үзээ дараа нь гоё ярьж сууж муудаг байж болох. Би одоо таадаа сайсан яа тий. Зүгээр ингээ бодсон чинь би саяхан нөгөө нэг HBO дээр Friends with Benefits No Strings Attached дээр орсон байсан байхгүй. Тэгээ тэдрийг ингээ үзсэн чинь тэднэртэй чинь ямар хөөрхөн гоё юм романтик үйлдэлүүд орд юм бэ тий. Ийм тэгмүүд би зүгээр бодохгүй юу. Та эдийн хувьд одоо ингээд эсрэг хүссэн чинь надад ийм юм хийж өгөөсэй гэж боддог тийм романтик үйлдэл ч юм уу. Нэг бол хин нэгэнд зориулж хийжсэн амар тийм гоё. Friends with Benefits дээр тийм хөөрхөн үйл юм гарсан юм уу тий? Гардаг шүү дээ. Сүүлд нөгөө ломо гэж юм уу. Тэр чинь No Strings. Тэр чинь би тэрийг хэлэх гэж байгаа. Friends with Benefits. За. Тэр мэрэг өгч мөгөөл. Өөрийн мас авч яана гэж бодоод тэгээд нэг музейд болцоод идүүлээ тэр очиж нэг халахад идэх чинь үлээ. Тийм баха. Надад тэр нөгөө нэг тэр дээр хамгийн гоё санагддаг юм нөгөө плейлист бэлтэж өгдөг. Тэр мөр амар хөөрхөн санагдаад байдаг. Плейлист авч ирсэн шүү. Тийм үү. Тэрэн шиг тиймэрхүү юм амар гоё романтик тийм сэтгэлд үлдсэн тийм өөрөө гаргасан үйлдэл юм уу? Нэг хүмүүсээс чамд зориулжсэн тийм юм бэ нүү таад. Зөвлөлтөө. За надад байна. Ярих хүн байна уу? Плейлист авч ирсэн гэж байна. За. Миний болохоор ингэжсэн. Ингээд бид хоёр хамт хоол идчихэд тэгээд
манай нэг дулаахан 100 байсан болохоор бид тэрийн сарвчин суугаад тэгээ ингээд сарвчин суудсан байсан чинь ингээд чихэж гаргаж ирсэн. Миний хоёр чихэнд хоёуланд маань ингээд чихэв зүлгэснэ ингээд дуунууд явуулаад тэгээд тэгсэн чинь тэр дуун ингээд миний нэртэй одоо плейлисттэй юу. Тэгээ надад зориулаа гаргацсан ингээд тэгснэ ингээд нэг талибан чихвчийг авснаа ингээд энэ дуунуудыг ингээд чамд зориулаад би ингээд бэлдсэн шүү. Гингүүтээ буцаагаад миний чихвчийг зүлгээд тэгээ миний урал дээр үнсээд тэгээ урал дээр үнснийхаа дараа надад үерхэх санал тавьж ирсэн. Тийм нэг юм бай. Тэр үйлдэлийн араас бол үгүй гэж хэлэхгүй. Угаасаа би сайн байсан болохоор яг хөө тэр үйлдэлтэй зөвшөөрөлөөсөн. Гэтэ тэр амар гоё асуугаар гэхдээ юу гэж хариултیں۔ Тэр яг хоёлаа үерхэх үү гэж бол асуухгүй. Асуугаагүй. Хоёлаа үерхий. Одоо ингэ чи минийх болсон шүү гэдэг тийм одоо ингэ минийх шүү гэдэг тийм нэг юм хэлж исэн. Тэр бол бүр амар гоё байсан. Тэр ихтэй мангар л мэдрэмжтэй ихгүй бол танд нэг юм охин яг саний үйлдэл хийвэл яг уу эрэгтэй хүнд. Тэгээ ингээд дуугийн сонсон чинь. Эсийн гоо. Гашаар ингэ амар гоё юм ярьж байгаа чи битээ маазраад байна. За яг жигнээс хариулж. Яг гоё шүү дээ. Тэгээ надаа нэг охин хэлжсэн. Тэр ихний болцоо хийсэн аахгүй юу? Амар гоё болцоо. Тэгээд тэр өдөр чинь ингээ алхсан юм битээр. Жохон дулаахан байсан. Тэгээ дараагийн болцоо хоол идсэн аахгүй юу? Тэгээ тэгж ахлаж явж байгаа битээр мангар олон газар орсон аахгүй юу? Тэгээ би нэг газар нэг аяг харсан аахгүй юу? Тэгээ би зүгээр тэр тийм. Ийм амар хөрхөн аяг харснаа би өө ямар хөрхөн өнгөтэй аяг вэ гэж тавьсан байхгүй юу? Би тэр охинд хэлжин шиж бодоогүй зэ. Тэгсэн чинь хоёр дахь болцон дээр тэр аягаа өдөрсөн шүү дээ. Вау. Мэдрэмж эн чинь л тэгэл нүнээс гарах юм чинь. Эн чинь тэгээд би энэ хүний хувьд ингээд чухал юм байна гэдэг мэдрэмж. Хоёр дахь болцоо шүү дээ. Гэтэл ингээд миний төлөө цаг заваач юм уу юугаач ямар нэг юма зориулсан байна гэдэг мэдрэмжтэй. Тэгээ амар хөрхөн санагдаад. Энэ аяг нь биш шүү дээ гэдэг. Энэ хэд гэж юм. Тэгээ алаанаа гэсэн. Гэтэ тийм хүмүүс байгаа гэж боддог. Тэгээ надаа эсэргээрээ. Яач та яасан юу болоод энийг хэлсэн. Яасан за надаа эсэргээрээ гэхдээ яг эмхтэн хүнийг тэгвэл надаа жоохон тэнэг санагдах байна. Яг хөөрхөн санагдана. Гэхдээ яг тэр хүн надад таалагдалтыг нэг нэмж өгөхгүй баха. Би яг түр хэлсэн шүү дээ. Effortless ахгүй яг нэг тийм заавал нэг юм effort гаргаад байгаа биш зүгээр яг нэг юм ойлгомжгүй байх юм шиг юм уу. Гэтэ би нэг тийм үйл гаргаж ирсэн юм бол байгаа яг шатлаг гэсэн ахгүй. Гэтэ жоохон байсан л та 10 жилээс. Тэгээд ер нь бол байнга өдөр болгон шаталдаг. Тэгээд зүгээр гэргээсээ шаталж байгаа шүү дээ. Гэр амир хол. Тэгээд нэг тэгж шаталдаг байжгаад нэг өдөр би яг цэцэг аваад гэрийнхэн тийшээ очиод амир холохгүй. Тэгж очингууд амир хол гэдэг нь дахин тэгж очиж байгаа. Зүгээр л яг өдөр болгон зүгээр шаталдаг шиг гэрээсээ шаталж байгаа юм шиг ингийн юм ярьжгаад дараа нь яг уцаар ярьжгаад би яг нэг гэрийнхэн цонхоор харагддаг нэг колонк дээр зогсож байсан хгүй цэцгэрч. Тэгээд өмнө нь яг тэр нэг колонкийн тухай ярьж исэн. Тэгээд одоо яг тэр колонк руугаа хардаа гэд би тэгсэн хгүй. Тэгээд тэгт нь би тэнд ингэ цэцгээ барьсан зогсчихсан хгүй. Тэр бол гэхдээ одоо бодонгот би ямар тэнэг навшвал гэж өөрийгөө бодож байгаа хгүй. Мэдхгүй яг одоо бол яасан хаягдсан юм уу тэгээд тийм үү? Үгүй ягаад ч тэр тэгээд би зүгээр цэцгээ өгөөл болцсон. Тийм. Угаасаа нэг тийм жоохон байсан юм чинь тэгээд тэндээс юу бодсон. Жоохон гэж одоо хиттэй байх уу? Одоо 2 жил юм шүү дээ. Нэг 9-10 анги байсан юм болоо. 9-10 чи 9-10 дугаар ангида хөөрхөн байсан юм шүү. Би одоо яг тийм юм хизээч хийхгүй болохоор яг надад бол амар тэнэлсэн. Үүшээ хийштэй чи одоо зөндөө хийштэй. Зөндөө колонк дээр зогсон шүү дээ. Чамаг яа. Хөөе түрүү нөгөө нэг нүд хардаг гэл юу гэлээ? Хөх бүхс хардаг мардаг гэж ярьлаа. Яриаггүй л үү? Юу чи яриасыг бодож байсан юм уу? Яг наа асуултаа бол асуу. Би яриасыг бодоод байлаа. Эд хэрэгтэй ярьлаа бүгдээрээ. Ярьсан тий. Бандаж ярьсан. Бандаж яриац тий. За шүүд тэр чухал вэ? Тань чухал юм уу? Чухал. Шүүд угаасаа яаж утсан шүүд бүр супер дупер чухал штэ. Тэр одоо нэг бичлэг үйдсэн нөө Япончуудын бичлэг сайн нэг коронавигоор тэг ингээл нөө бүгд маск тэгвэл тэгсэн ингээл нүдийг харсан чи амар хөөрхөн октоо тэгээ нөө маск аваад инээсэн чинь ковидэр гэхдээ нэрээ тэгсэн тэгээ та нар тэрийг анзаарсан уу яг ингээд ковидэр хүмүүс амар дурлалсан штэ. Масктай хүмүүс ингээ амар хөөрхөн харахтаа ингээ нүдийг харсан чи амар хөөрхөн харахтаа ингээд тэгээ маска тавьсан чинь шал ондоо хүн гарч ирээд гэхдээ тэр нь муухай биш л дээ зүгээр ингээд юм миний төсөөлж ирснээс шал ондоо хүн штэ. Гэтэ ер нь шүүд угаасаа амар чухал штэ. Яаж ч утсан чинь уусаа хүнтэй юм ярихад хүний юу руу харах юм амар руу харан шүд рүү харан нүд рүү харан тэгэл. Тэгээ энэ чинь шүдний хэлбрээс гадна нөгөө нэг эрүүл мэндийн асуудал ярьж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр тэр хүний ер нь бол яг нэг юм арчааны асуудал байгаа байхгүй юу?
одоо ингээд эрэгтэй эмэгтэй хин одоо юм болзоонд явлаа заяа. Тэгэл нөгөө хүн чинь ингээд амар тас гөхрөөл ингээд амар амаа ангаагаад инээсэн чинь хоёр хараа нь хоёулаа маш том цоороод хав харагтай хорхоо идсэн байвал та нар яах вэ? Тэгээ iPhone 15 Ой нэг инжиж 10 жил тахад 10 жил тахад ингээд манай анги охин ингээд шүдээ ингээд толнд ингээд харж харсан. Шүд орхоцсон байж гэсэн юм ингээд байна. Йоо би лав чамтай үнсэлцгүй шүү гэсэн. Нөгөө хүн хин чамтай үнсэлцсэн. Хэдвэр ангиус тэр ангиг сонсчихсан ингээ үнсэлжсэн байна л да. Тэгсэн чинь. За чи муухай. Амар муухай гэдэг. За юу руу орё. Шүдний цайралтын талаар ярих юм. Үнсэлжсэн чинь шүд ороод ирвэл яах вэ гэж юу? Амруу. Тийм бас мах гараад ирсэн аа. За нөгөө энэ спонсор руу. Чи хөөх. Гоё байна. За өнөөдөр цайрлсан. Өнөөдөр цайралтанд орсон. Өвдөж гин үү? Үгүй. Энэ штэ сийгүүлтгүү бүр эсэргээрээ эрсдэлжүүлдэг. Эрдэсжүүлдэг бурхан минь. За ерөөд нь ойлгочлоо. Эрдэсжүүлдэг цайралт байхгүй. Тэгээ хүмүүс яг үндсэн яг шүдээ эхлээд ихтэй үзүүлэх хэрэгтэй. Бүр амар сэрэг шүдтэй угаасаа сийгэн. Үндсэн паал нь одоо сайн бол сийхгүй ерөөсөө. Минийх бол ерөөсөө сийггүй, ерөөсөө өвдөггүй. Би хоёр дахь орж байгаа байхгүй. 2 жилийн өмнөнийг орсон. Ерөөсөө өвдөггүй. Тэгээ тэр дунданд сийгээгүй дараа нь юуж болоогүй. Тэгээ одоо ахиа орсон. Саяных бол бүр ямар ч өвдлөхгүй. Би дундуур нэг унтаж мунтсан заяа. Нийт нэг цаг гарan болсон. Тим царилт. Тэгээ сато Японы сато гэдэг царилт байдаг байхгүй. Тэгээ манай ортомед хийдэг. Анх нэгдсэн цагаас эхлээд хийж байгаа. Маш олон хүний шүдийг маш сайхан болгосон. Миний дээдлийн шүд сая 4 тонн цайрсан. Заяа. Доотлих нь болохоор 1 тонн цайрсан. Доотлын нарийн цагаан байсан юм хэлээ л дээ. Тэгж бүр цайрдаг. Чи тамхи татдаг лөө? Үгүй. Кофе уудгүй тамхи татдаггүй, улаан вайн уудгүй гэдэг чинь бас нэлээд сонирхолтой. Кари мэри бас амар нөлөөд имшүүлж нөгөө кари хоол тийм. Би нөгөө шүдний аппараттай байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь амар гоё ягаан эрзэн хийлгчээд тэгээ би кари тань энтэг бол эцсэн чинь миний эрзэн бүр улбар шаргад болсон цаа. Тэгээд энэ нас эрзэн нөгөө тос мостой болохоор яг карины өнгө тэгдэм билээ. Шүдээ цайрсны дараа бас нөгөө хит хоногтой иймэрхүү хоолмол хит хурц самтлагчтай хоолмол идэж болохгүй гэдэг. Би одоо 3 сарын 14 шүдний аппарат авахлаа шүдээ цайрлах гэж байгаа. Яа, аппарат авахуулна гэдэг гэсэн айгүй том хөдөлмөрийн үр дүн байд юм шиг байна. Тэгээ хүмүүсийг хараад хаад ахуулж байгаад ер нь аппарат хүмүүс ахуулж байгаа цайруултаа хийлгээд эхлээд цэвэрлэгээ хийлгээд тэгээ ардаас нь аппаратаа хийлгээд за альсгүй бол нөгөө шүдний нөгөө юу суулгадаг шүү дээ те. Палм л юу лээ. Ламбо биш лам тий. Шүдний лам суулгадаг шүү дээ. Тэнгүүд ламбо чи нөгөө өнгөөр нь хийж байгаа шүү дээ те. Тэгэхээр үндсэндээ цайруулчаад ардаас нь ламбо хэлэх юм. Жигд өнгөөр хэлэх гэсэн юм байна. Тийм. Тэгэхээр одоо чинь хүмүүс нөгөө нэг юм гэртээ цайруултан тэр игээд идэв шүү дээ. Ингээд юм зүүж мүү. Тийм зүүж мүү. Тэр чинь амар хортой яг нөгөө шүдий чинь сэрэгжүүлээд ингээд бодоо олгодог юмнууд бас байгаад байгаа хгүй сайн муу гэдээ олон янз байгаа. Тэгэхээр ер нь эн чинь болохоор ортомед имлэг дээр ээж байгаа. Тэгээд 2 удаа ордог. За өөрөөс нь шалтгаалаад 3 удаа орсон ч болно. Тэнгүүд нэг нь 15 минут, нэг нь 10 минут ч ингээ 2 зэрэг ингээ ордог. Тэгээд дараад нь яахчгүй эсэргээрээ түрүү юмнуудыг хэлсэн тийм цайралт шүү. Тэгэхээр бүгдээ ортомед дээр очиод бүгдээ цайралтандаа ороорой. Мартин 8 болох чинь. Тэгээ гоё сайхан цаан шүдтэй, цэвэрхэн шүдтэй, амны эрүүл мэндтэй, анхаарсан шүдтэйгээр хөндөй төгөөр амны хөндөй төгөөр амны сайхан хөндөй төгөөр бүгдээ баяраа огтцгаая. Ортомедийн хаягийн бүгдээ энд тавьчих. Тэгээд их найдын яг зүүн талд нь байрлаж байгаа. Хоёр салд нь хоёулаа тэнд байрлаж байгаа. Нэг нь VIP салбар, нөгөөх нь үндсэн салбар нь байршиж байгаа. Тэгээд ортомедийн хамт олондоо баярлалаа. Тэгээд Япон цайруулалтыг бүгдээ хамтдаа сонгоцгоё. Баярлалаа. Би үр дүнгээ гаргасан бичлэгээ бүгдээ би оруулна за. Тэгвэл бүгдэрийн ч байгаа тий. Тэгвэл бас гоё хараад тий. Би өнөөдөр бичлэгээ авцсан. Маргааш оруулна. Амар ялгаатай. Амар ялгаатай. Тэгээд зарим юм хэцүү цайралтууд чинь ингээд бүгдээрээ ингээд тэр чигтээ ингээд цав цагаан болцоод шүү дээ. Тэр нөгөө роз шиг ингээд нэг юм шүн гэрэлтгээр энэ бол яг нөгөө байгалийнхын өнгийг сэргээж байгаа асуудал юм байл л дээ. Тэгэхээр нөгөө ясныхаа өнгөөр тийм яг үнсэн ясныхаа өнгөөр сэргээж өгч байгаа асуудал. Тэгэхээр айгуу гоё гарч ирж байгаа өнгө баг шүү. Инкэрэ. Сахлаа нэг орсголд оруулж чинь. Ер нь сахалтай залуучууд аяг гэж бодсон гоё. Чи цээжин дээр өстэй юу? Өстэй шүү дээ. Өө ямар муухай гэсэн. Ямар гоё гэсэн. За би 30 хүрээд энэ дээр дахиад нэг бодлоо хэлнэ. Тэрж байгаа гинэ. Тэрж байгаа ингээд цээжнийхаа үсээр гжигдэж. Таныг үү? Хүн. Би санал тавиад байгаа. Энд юу ярилцж байгаа доорх уу? Тэгдэг би үсээрээ гжигдээ. Ярилцж байгаа нөхцөл байдал доорх уу? Би чамаг тодорхой байлгаж байгаа доорх уу? Би конверсашны дараа чамайг үсээрээ би гжигдээ. Таны зээшний үсийг бурж байгаа юм уу? Бас нэг урсгалд оруулдаг шүү.
Шодаашо шолон. Таны ерөнхий үс ер нь ямар юм? Буржгар уу шулуун уу? Юуны үс? Ер нь Угаасаа хавар энэ үснүүд шулуун байгаа. Яагаад тэр асуултыг тэгээд урсгалтай ороод. Үгснүүд ер нь дээрээсээ доошоо урсгалтай. Тэгээд урсгалтай ингэж ургадаг. Би дунд хэлбэрээр ингэж жоох ингэж. Урсгал сэрсэн байгаа хоёр нь яг хиймэрнэ гэдэг байгаа шүү дээ. Үндсэн хоёр хиймэр. Үндсэн хоёр хиймэрнэ гэж. Би уус ялч ингээл толгойн үсэн сахлан шулуун тэгээ сая цээжний үсээ шулуун гэлсэн чинь Шулуун таны үс шулуун бурж хөрөө гэхгүй яг юуны үс гэхээр Тэгээ бүслэгнээс доошоо боржгор. чи угаасаа буржгар байдаг уу? Гүү штэ шулуун бит штэ. одоо та нар Манай бабагийнх шүү. ийм Энэ бичиж байгаа юм уу? Бичээд байгаа юм уу? энэ сэдвээр юу гэж боддог вэ? Эрэгтэй хүнд бол одоо ингээл бүх газараа л үстэй байгаад байна шүү дээ. Тэнгүүдээ энэ чинь ингээл би эрэгтэй хүн юм чи яад ингээл тэнгүүд зарим эмэгтэй хүмүүс би ч гэсэн адилхан хүн шүү дээ. Би яагаад чи сугны үстэй байхад яагаад би сугны үстэй гэж болдгүй гэдэг тийм бас бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Энэ дэр та нар юу гэж бодож байна? Эмэгтэй хүн ер нь илүүдл үсээ авч явах хэрэгтэй юу? Эсвэл адилхан л хүн юм чинь тэр үсийг ингээ зүгээр тоохгүй хайх нь зүгээр үү гэдэг ч юм уу? Энэ дэр Авахгүй байх нь өөрийнх нь дуур. Тэгтээ надад бол авдаг байвал гоё шүү. Амар дипломат. яг дундчиг байлаа шүү дээ. Айгуу гоё байвал гоё шүү. Тэгтээ Аваагүй байвал яг юу нь сонин санагдах уу? Ерөөсөө нэг бол нэг юм багаас үзэж харсан юм тийм нэг хүн чинь нэг мэдхгүй юмнаас айдаг гэдэг шиг л байхгүй тийм. Үстэй байгаа би мэдгүй байгаа болохоор айгаад байна гэж юу? Кинжэр шиг зүгээр багаасаа хараагүй болохоор харж өсөөгүй болохоор бид нэр эмэгтэйчүүдийн сугны үсэн дасаагүй маа гэдэг байхгүй. Энгийнээр гэхэд одоо жишээ нэмэгдэн хүн ингээд хөлн ингээ амар их үстэй байснаас өсгөө яг ингээд гоё цэвэрхэн арьсан нийл гарцсан байгаагаараа л илүү гоё харагдана үстэй угаасаа. Яаж ч бодсон? Ер нь. Одоо энэ үстэй байгаагаа өмөрөд байгаа эмэгтэйчүүдийн чинь ямар хүмүүс гэдэг вэ? Феминист гэдэг үгүй л үү? Биш үү? Өөрөх нь дуурштай угаасаа. Гэхдээ яг нэг тийм тусдаа бас жоох нэг бүлэг хүмүүс хүмүүс байдаг байх тийм байдаг те нэг юм амар өсөмстэй. Одоо ингээл TikTok үзэж ангууд гинт нэг эмэгтэй гарч ирсэн ингэж мэнгээд. Тийм самж өмрөд гэдэг бүр амар урталсан. Энэ ингээд угаасаа л байглаас надад заяасан зүйл мүл гэдэг хүмүүсийг чинь нэг тусдаа ямар хүмүүс гэдэг вэ? Тэр нэг юу талтал хүмүүс. Тэг адилхан хүн гэдэг дээ шүү дээ өөртөө би бас хүн гэдэг. Өөрөх нь дурдвар. Өөрөх нь дурах. Гэтэ би бол яг хүстэй үнс. Тэгээ зүгээр яг үзэмжийн хувьд ярил угаасаа тэгэл үсгүүн л гоё харагдана. Тийм шүү. Юу ярих гэж байна. За топ шилдэг 2 хайрын кино гэлтэй. Болзон дээр үзэж болох. Одоо гэртээ дагуулж ирээд хоёлаа кино үзье гэдэг юмгууд хүмүүс юу үзэх вэ гэдэг амар гацалтанд орж шүү дээ. Хамгийн сайхан нь. Өөшээ. Би лав хэцүү ангийг шодлосноо үзчихдэг. Би хэцүү ангийг сая ихтэй бүгдийг дахиж үз. Би бараг 30 удаа үзсэн бах уу. Тийм. Тийм. Байж аваад би Монгол багцаа итгэжүүлээл үзчихдэг. Амар хантай байдаг гэх юм уу. Тэр амар гоё. Монгол одоо хэцүү анги тэнд ороход чи одоо хүртэл сайлаа авч байгаа гэсэн үг. Үгүй юм уу? Гүү шүү гэдэг. Тэр чин гадаадын систем. Тийм, Монгол тийм Гэр мэрийг сайхгүй яасан гэж амар явна. Тэр үчи гэрээний гейм үсэж байгаа. Тийм. Гажигтаар гарна гэл. Тэр шугаас 18 мөрөөгөөс хэрж ээж аавтай чинь л гэр хийж. Гэр хийгээгүй юм уу бүр? Хийгээгүй ах юм. Цалинтай байсан юм уу? Цалин байгаагүй. Би адтай жалууд тоглох байсан юм аа. Тэг Монголын энэ орыг мэдэхгүй л байна да энэ. Дууны үлээ. Одоо их зөндөө дуутай шүү дээ. Одоо ялгаагүй. За шилдэг 2 кино болчих. Яг хайр тийм яг болзон дээр. За болзооны орой л тий. Тэгтээ хайр талтай. Нэг тийм. За ганц хариултаа шүү. Юу? Before Sunrise, After Sunrise. Тэр триложиг үзэж болж байна. Эсвэл гэтээ яг бас кино үздэггүй юм. Before Sunrise чинь нөгөөний 2 хүн танихгүй 2 хүн таарад Ethan Hawke юм яриад дүнчээ. За энэ дээр би яг комент хэлвэл тэр бол надад амар уйтгартай санагдсан. Харин тийм. Угаасаа уйтгартай санагдсан. Тэр чидээ conversation авах. Тийм. Гэтээ гой санагдах хүндээ бас гой санагдаж болох Тийм. байхгүй. Яг бас тийм төрлийн кинонд маш дуртай хүмүүс. Хүнээс шалтгаалж байгаа сте. Тийм. Ингээ хүнээс. Ноутбук ямар гэж бодож байна? Ноутбук надаас тань. Тэнэг кино. Ноутбук. Заавчлаар арай. Би тэр энэ дээр би нэг амар тэнэг санагдсан юм даа. Ноутбук тэр ингээ тэр хоёр ингээ нэг хурцл үлдэх болдсон штэ. Нэг нөө. За тэгвэл одоо айгуу содосоо дүүг ашиглаж ярих юм аа өөрөө. За. Анхны шөнөө хийгчиц тийм өөд өдөөс арга хуцаад хэлээд идэм юу ойлгохгүй. Нэг өдөөж байгаа юм болов. Үгүй ярьж өдөх юм тийм би бол тийм юм дээр өдөхгүй зэ. Гайхаад яг нэг цамцаад байсан ч өөдөөс нэг цамцаад байсан өмдөөдөөс хоёлаа би биний өдөөс шалтгаан хараа зогсоод байсан. Тэр яг яагаад тэр хэсгийг нэг нөхцөл байдлаа тодорхой ойлгож байгаа. Яагаад ямар ёо.
Зөөр яг тэр хоёр чинь хоёулаа бас жоохнороо байдаг шүү дээ. Үгүй л өдөр чинь дараа нь үлээ. 17-той байвал. Тийм тэгэхээр ч угаасаа Дараа нь илүү. хөөрхөн ичимхий байгаа байдлын найруулагчийн харуулсан үнцгэл тийм юм байл. Тэ яг тийм юу смут. Би бол өөдөөс шалтан хар зогсгоос чичнэ. Окей. Тэр үл амар For сонир. Sunrise. Тэгээ burning үзэж байна. Мэдгүй гэхдээ Burning гэж харин- Солонгос кино юу? Тийм burning. Тэр чигтээ бас яг хайр гэхээс илүү бас нэг сонин юм байгаад байдаг. Үнэхээр яг нөгөө амар адилхан кино сонирхдаг киног тэгж надтай адилхан өнцгөр үздэг хүнтэй байвал burning үзэх юм байна. Тийм Before Sunrise гэсэн. Burning бол яг надад бол таалагдсан. За амар хүүхэн кино сүүл гарсан Анораг үзэж болно. Сүүл Улаанбаатар олон улсын фестивалаар бас гарч ирсэн нөгөө compartment coupe юу 6 дугаар өргөжлөө зурдаг. тийм нөгөө манай Анорагийн Юрий Борисов тоглосон шүү дээ. Тэрийг үзэж болно. Тэр бол үнэхээр хүүхэн байж магадгүй. Амар хүүхэн кино. Эсвэл тэгэл угаасаа классикуд байгаа шүү дээ. Her үзэж болно. Lost in Translation үзэж болно. Зөндөө хөрөнгө кинонууд байгаа. Эсвэл Wong Kar-wai кинонуудаас үзэж болно. Ер нь ханаас кино холгоор үзэх үү гэхгүй. Одоо Netflix-ээр байгаа кино байвал яг уу? Торренталж болно. Эсвэл угаасаа яг subscription-ыг харж байгаа л subscription харж байгаа л яг тийм байгаа платформыг худалдаж аваад үзэж байна. Англи хэлгүй охин байвал яг уу? Ярьж Тийм үү үнэхээр болцохгүй. яах вэ? Нэрээ үнэхээр болцохгүй. Тайлбартай тавиад энэ киног гадаадаар үзье гэсэн чинь юу ч ойлгохгүй. Тийм үнэхээр sorry болж чадахгүй. Би ер нь тий. Би тэгээд жоохон юу байхгүй юу? Угаасаа гэрээсээ гардггүй гэрээсээ ганцаараа ажилладаг. Тэгээд гардггүй болохоор ер нь их амнаас нэг аваа гаргадаггүй байхгүй юу? Тийм. Байнгын чимээгүй сууж идэг. Тэгээд яг бичлэгэн дээр л яаж байгаа. Тийм. Тэгэхээр яг ингээд өөртөө ярьдэн шүү дээ. Хүн болго өөртөө ярьдаг үстэй. Өөртөө ярихаараа би дандаа яг угаасаа үзэж байгаа юм англи дээр болохоор дандаа англиар өөртөө ярьцдаг. Тэгээд заримдаа жоохон хольж ярьчих гээд байдаг байхгүй юу? Тэгэхээр ойлголцоход хэцүү болчихно. Угаасаа хэцүү. Sorry. Яаж тэгвэл англиэл сурч исэн бэ? Кино л ах таа. Би яг энэ дээр ингэж бодоод идэг байхгүй яг юм хэл маш амархан сурч чаддаг хүн гэж бас байд юм тийм. Одоо зарим хүмүүс бол яг ингээл кино үзэж байгаа л YouTube ухаж байгаа л сурцсан штэ гэдэг бол зарим хүмүүс кино үзсээрээ YouTube үзсээрээ бол үнэхээр яагаад ч сурч чаддаг хүн гэж бас байдаг юм бэ л дээ. Тэгвэл Жоржийн хувьд бол айгу амархан сурчдаг л төрлийн юм ба штэ тий. Тэгээд кино ер нь тий. Би бол амар махчил сурдаг хүн ёо. Бүр яг юм толгоор угаан гэж. Завж энэ гэж Ойдоолж маядуул. Өөртөө айгүй ихээр ер нь жоохон мэдрэл муутай сонсог. You are so beautiful гэж орлоо. Yes, I'm fine. And you? Sit down please. I like to play basketball and football. My mother name is Bimsur, my sister I'm is fine, thanks. Агууш авшороо ирэх тэрний гоё тий. I'm fine, thanks. Sit down please гэж явж байгаа. Гэхдээ англиар бүр амар гоё ийм зөв дуудлагатай ярьдаг хүмүүс амар гоё сонсогддог юм бэл. Бүр вау гэдэг. Англич зөв ер нь ямар ч хэл ярьдаг юм бол амар гоё харагдана. Тэгээд тэр хэлний онцлогоос шалтгаалаад тэр хүний хоолойны өнгө бас өөрчлөгдөнө. Хэлэмж гарна. Тэр ихтэй амар үнэ. Фатхар. Жохон ийм байвал яг уу одоо юм Америкийн жоохон гудамжны стилээр ярьдаг. Тэгээд Америкэр ярьж байна. Англиар ярихаар бол шууд юм жоохон хараад тийм гэж мэгээд байдаг. амар даруухан байцнаа англиар ярихаар бол тэгээд ингэж тэгээд яах вэ? Нэг Yeah, shit like that. Гэхдээ яалчгүй ингээд юу одоо жишээ нь хайр дурлал дээр ярих ч гэсэндээ яалчгүй өөр өгдөг байхгүй. Одоо жишээ нь монгол хэлээр хэлэгдэхгүй зөндөө юмнууд байгаа шүү Тийм дээ. одоо шүний амьдралд те тухайн хурцлын үйл явцад монголоор олон үнэхээр ямар ч боломж. Монголоор тийм ээ аваа. Тийм ээ аваа. Yeah. Намайг бамлаач. Тэгэл Монгол руу орчуулахаар тэгэл Тэнийг болоод юм сонсож Харин тийм. Алгадаач. Яа. Боогооч. Юу ч яриад. намайг бамлаад өгөөч те аав минь гэж үгээд. Шалгаа тийм. Гэтэ ялчгүй монголоор хэлэхээр амар мангар сонсогддог үгнүүд гэж бас байдаг. Тэгээд яг ярьж байгаа тэр хүн гэсэндээ айгу өөр л байд юм л да. Одоо монголоор ярьж байгаа нь англиар ярьж байгаа нь шал өөр байд юм. Одоо жишээ нь би бол яг тэгж боддог байхгүй юу? Би монголоор ярихдаа болол нэг тийм attractive гэж боддоггүй яг одоо эсрэг үүсний үнээр ярихдаа яг англиар бол би өөрөө амар attractive гэж боддог байхгүй юу? Яг ярилцж байгаа үнцгэн дээр тийм. Жаг хадаад эмгтээдэд болж ирсэн үү? Үгүй л хэлчихье.
Юу гэсэн үг юм? Үгүй. Сая асуулт нь юу байсан бэ? Гадаад эмэгтэйтэй болцож яг өөрийгөө өөрөө англиар ярьж attractive байдлаа харуулчихсан юм уу? Гэж байгаа. Тэр чинь тэгээ заавал гадаад байх албагүй шүү дээ. Үгүй яхад Англиэр тэр ярьдаг үнтэйгээ юм бүр илүү сайн ойлголцсон юм шиг яг тэр хэлээр нь яриул. Тиймээс хоёр монгол хүн уулзсан хоорондоо хятадаар яриад ангууд би тэр Болцчихсан байж магадгүй. Гэтэ нэг тийм сүртэй үргэлжлээгүй зүгээр уулзаж юм мэдчихсэн. Төв шүү. Юу ч яах вэ? Томдос аргагүй гэж ямар ч амаагүй. нэрэл гэж үг. Угаасаа ер нь одоо жишээ нь зүгээр за шинэ зүйл өглөөлөхэд тухайн хүний за хоолооноос гадна ярьж байгаа нь бас айгуу чухал байдаг үстэй яг үгээ яаж цэгцэлж гин одоо яаж цэгцтэй ярьж гин өөрийгөө яаж илэрхийлж гин гэдэг нь айгуу чухал байна үстэй. Тэг чухал шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Чухал илүү байд юм бэ. Маш чухал. Чухал. Чи чамд тийм хоёр кино чинь тэгээ чиний кино чи юу? Нэрсээ дэлгэцээ үргэлжлээ. Нөгөө юу? Өө та нар шиг надтай адилхан юм нэг үтсэн киногоо дахин давтаж үзэх дуртай юм байна уу? Байж Байж та би бол ингээд Тэнц 24 болоо штэ бич. 1988 Тэрийг би бас бүр баг би ингээ айлч хамаагүй өдрөл болго ихлүүлдэг шүү дээ. Солонгос кино тий. зүгээр ингээл бүр айлч хэсгээс нь ингээл тавиал үздэг. Үгүй та ингээд солонгос кино үзээд байхаар ойлгож байна одоо. Ойлгоо штэ. Кинчана. Дин. За. На мичосо. Пап могосё. Йоо. Пэг паё. Кажа. Нану жим. Ёбу. За киногоо солонгосчууд яаж хэлдэг бол гэдэг таахгүй. Би нөгөө нэг сайн март about time. About time нөгөө англи хүүхэн тоглолдог. Манай Rachel McAdams Нөгөө тоглолдог. үндсэн хин луугийн ээж мөмстэй. Үгүй штэ. About time ч нөгөө нэг Mean Girls-ийн эмэгтэйс тий. Ноутбукийн хүүхэн. Ноутбукийн яг хүүхэн. Луугийн ээж гэсэн хэлэр ч нөө. Oh my god. логийн ээж чинь нөгөө нэг зүгэний тэрхүү гаргаж ирдэг. Тэр чинь ямар логийн. кино лээ? Биш үү. Last Christmas тоглолдог. Тий, тэр киноныхаа нэр нь юу лээ? For you. Before you лөө. Тийм шүү дээ. Окей. Нөө ингэж гаргаж ирэх ингэ баялаг гэдэг тий. Тэгээ тим кино ингээд гоё. Гэхдээ ингээд жоохон ингээд сул дорой болгоод юм санагддгүй юу? Шалжсэн болгоод. Тий. Хайрын кино үзэхэд Чи ямар хайрын кино? Ер нь хайрын кино зөө уйлжсэн тохиолдол байгаа юу? хайрын кинон дээр яагаад болох юм? Хайр гарч байгаа болохоор гэдэг. Үгүй. Пуах уйлжсэн үү? Ойлжсэн баха. Би бараг бүх кинон дээр уйлсан баха үү? Би ч одоо ямар ч баг хэлээ. Үгүй тэр нөгөө нэг эмэгтэй нөө наранд гарч болдгоо кино чи Өөрийгөө бодол хэлэх гэж. Өөрийгөө өрөвдөж. гитартай дуулдаг тэгснэ ингээд нөө наранд гарч болдгоо тэр нэг юм богооны зогсоол дээр ингээд гитартай дуулж байгаа тэр нэг хайртай залуутайгаа танилцаад тэгээд нэг яадаг штэ нэг тэр чинь ямар бас нэг Sunrise Manrise гэдэг нэртэй Sunset Мэдгүй би. Начистай сонсож байгаа юм. ямар Sunset үлээ. За манайха мэдчихвэл энийг комент хэсэгт ор бичээрэй. Оо ютубер хүн шиг хэлсэн сая. Аль нэг нь насвараад уйлж байгаа юм уу? Яагаад уйлж байгаа? Би юу? Тийм. Тэр кино Тэр романтик кинон дээр ер нь яг яагаад уйлж? Тийм эмэгтэй нь өвчтдөг баха. Тийм эмэгтэй амар уйлдаг кинонод зөндөө. тийм өвчтдөг хөрх нөө наранд гарч болдгоо. Тэгээд залуутайгаа нэг сүүлийн удаа нэг зам авин дээр болцож молцоол нэг тэрээс нэг ямар Sunset үлээ нэг тийм нэртэй кино байд юм а бас. Тэрийг гэдэг та нар харуул бас мэдэх баха. Тийм. Тэр юу бол баг үйлдэлдэг үстэй нөгөө хянх баярч хоёр тоглолдог. юм бэ? Хин ах вэ нөө хэдүүлээ бүр юм ярина гэж авах юм ба. Кино ярина гэж байна. Зүйлээ саях юм. Солонгосын хайрын кинонууд бол бүр гал шүү. Солонгосын нөгөө Классик байна. манай гоёх охин хоёр тоглох хүү. Жохон дүрслээчтэй үйл явдал нь талаас нь за. Тэгэхлээр тэр хоёр CEO-д ингээд таарад нөгөө хянх нөгөө кофе биш колог нь уучдаг штэ. Колог нь уугаад барилга дээр ажилладаг Нөгөө нэг remember юу лээ? Remember time ч remember. Эмэгтэй нь ой санамжаа авчихсан тий. Тэр бас Тэр чинь үйлдэлдэг үстэй. Тэр бас амар штэ. тэр тоглолтог Тэр нөгөө ахмаас гоё шүү дээ. Юу бас амар юм бол штэ. дөрүлээ бүр. Халуулах нэ. Нөгөө нэг мөнгө хүлэгч залуутай аав нь тэр залууд өртөө байж байгаад бурхан болцсон чинь охинтой нь ингээд учруулаа тэр солонгос кино юм уу? тий сүүлдээ нэг өөрөө хорд автартай болоод Ямар солонгос кино? яачдаг тэр бас амар кино тий тэр бас хаг байлуулдаг кино Монголснаа би чам тартай гэдэг тэр бар фаны Нөгөө ахын нөгөө нэг онлайн кино тоглоод байдаг нэг хавттай нэг хөшөнд. тий хөшөвдөг Би классик айгуу дуртай. Тэр remember time ямар remember лээд саяны. ямар нэг remember Тэр солонгос кино үзтгүүл юм. Солонгос кино гэхдээ юу нэг яг нөгөө ахуун ойрхон болохоор бас арай илүү наалдаад идэг байж бас магадгүй л баг тийм.
Солонгосчууд гэхдээ киног амар мундаг хийдэг хүмүүсийг санагдаад. Тэр мөнхлөөгөө залуу солонгос кино их ярьдаг тий. Та тэрний кино юуныг сонсч ирсэн үү? Ревю идэм үү тий? Тийм бас. Киноны юунууд амар хүчдэг. Гэхдээ нэрнүүдийг мартчихад байна. Ямар ч сан амар олон киноны л залуучууд гойгоо юм мэддэг залуучууд байгаад тий. Red Burger-ийн би ихтэй бараг бүх бичлэгийг үзсэн байна. Би хамгийн анх Red Burger-ыг олон бичлэгүүдийг бол үзэж байгаа. Гэхдээ тэр нөгөө нэг банш иддэг эмэгтэйтэй нэг. Банш идэ залуучаад идэг үү? Залуучаад идэг. Би тэрийг нь л хүүхдийн махаар хийгээд үзтээ. Тийм нөгөө аборт гарсан хүүхдийн мах тийм. Яа ямар амар. Төрөөгөө хүүхдийн мах баншинд хийж идээд тэгэхээр залуучдаг гэд. Гэтэ угаасаа Red Burger-ийн яг юм онцлог нь гэх юм бол яг ч нөгөө юм хүмүүсийн юм тийм үзэж чадахгүй кинонуудыг ярьдгаараа гаж кинонууд гэдэг тийм. Би болохоор илүү яг та нөгөө юм романтик сүүлийн үеийн солонгос кинонууд юм шүү дээ. Би бол илүү яг хуучны кинонуудад дуртай байд юм дөө 2000-аад он. Тэгэхээр чи тэр бүх киногоо ер нь бүтэн үздэг үү? Бүтэн үзэхгүй яах вэ? Тэр чинь байж ингэдэг байхгүй. Бүтэн үзнэ. Дахиад би нэг үзнэ. Яг зохиолоо бодож үзнэ. Тэнгүүтээ тэр чинь мангар урт зохиол бичиж байгаа байхгүй. Би бүх текстээ бэлдэж байгаа. Тэгээд тэрийг уншиж байгаа. Ер нь бол айгүй их ажиллаар. Өөр гадаад одоо чиний яригчсэн киног ярьсан байгаа гадаад ютуберийн бичлэгийг сонсож бас судалгаа авдаг уу? Үгүй. Зүгээр яг өөрөөр цэвэр явдаг. Дандаа одоо жишээ нь тэр тиймэрхүү киног бидрээс шээ илүү нэг баг 2 3 далийг дахин их үзээд нь шүү дээ тий. Тэгэхээр ингээд чи жоохон дэмэж дуулж байна сэтгэл санаач. Одоо чиний комментуудаар чи амар их тийм ордон шүү дээ. Манай хүн одоо гаж кино үзсээр байгаа өөрөө жоохон гаж болцсон юм уу гэдэг юм. Тийм комментууд яваад байдаг шүү дээ. Тэр одоо сэтгэл зүйч юм бол огт нөлөөсөн гэж бол боддггүй юу тий. Чи тэрийг яаж хамгаалах вэ? Би боддгоо нөлөөсөн байж бас магадгүй шүү дээ. Гэтэ сэтгэл зүйч юу яаж хамгаалдаг? Хамгаалдаг шүү дээ. Хамгаалт юм уу хүмүүс? Би ч одоо даамрыг үзэл баг шууд гинцсэн шүү дээ. Чи чинь гэхдээ нөгөө нэг хөөрхөн бичлэгийнхаа дундуур нэг муурны бичлэг оруулж ирээд байдаг үстэй. За манайхаа муухай юм гарчлаа дараа нь хөөрхөн юм үзье. Айгүй хөөрхөн яг би ер нь ингэж яадаг байхгүй сэдвтэйгээ холбоод найз охиндоо кино ярьж өгж байгаа юм шигээр ер нь бол ярьдаг. Гэх юм уу? За сайхан хамраараа хайртай шүү энэ гэж дуусгаад би угаасаа хайртай шүү. За сайхан хамраараа гэд яаж байгаа дуусгаж байгаа. Тэгээ голоор нь яг цочоод гис гаргаж байгаа шүү. За гэд тэгж явдаг болохоор бас арай өөр. Тийм тэгж төсөөлж бичтiin. Би яг ингээд нэг юм хүн тайртай байгаад тэр хүнд ингээд айгаад үз чадахгүй байгаа киног нь ярингуудаа ярихад яаж ярих вэ гэж өнцгөр л харж бичтiin. Тэгээ эмэгтэй үзэгч айгүй ихтэй. Тэгвэл хоёр зөвхөн аим шиг кино санал болгооч болцоон дээр үзэх. Битгүй. Болцоон дээр аим шиг кино үзэх юм уу? Үзэн шүү дээ үзэн. Би аим шиг кинонд амар дуртайхгүй. Үздэг хүмүүс үүд шүү дээ. Хоёлаа энэ киног хоёул хамт үзчих би ганцаар үзэж чадахгүй юм чи. Маш гоё зочоодаг хурдан үнэлтэд өөдөхгүй л кино байх хэрэгтэй байна. Хамгийн сүүлд бол миний үзсэн хамгийн гоё аим шиг кино бол Гонжамлес өөр бол ойлгохтой кино бол үзэхгүй л тийм. Галзуу үнэлтэд. Тийм нэг сүүлд гарсан Alien-ийн ребут нь гоё байсан. Reboot sequel-тэй. Тэр гоё. Кино театрт нь үзүүлэх гоё. Амар олон зочин. Тэгээ яг бүр амар кино амар сонирхдаг хүн гэвэл Lighthouse үзэж болно. Роберт Эггерс. Энэ дээр нэг болцооны түүх орж ирлээ. Нэг хүүхдтэй би нэг аим шиг кино үздэг кино театрт. Нөгөө хүүхд маань цочоод айгаад байсан чинь надад тэр нь амар сонин санагдаад яг уу чи айхгүйсэн юм уу? Тэг би ингээд айхгүйсэн чачвал ингэж мэгсэн намаа ингэж ингэсэн чинь надад нэг тийм жоохон яаж юм. Яг хүн аймгаа байж болно л доо. Тэгэл минь тэр нөө эртээ айхгүй байгаад эртээ тэгээд тийм. Гэтэ юм амар юм. Тэр чинь бас одоо айгу хид удаа уулцсан. Нэгнийхээ одоо ямар нэг тодорхой байдлуудыг хүлээн зөвшөөрсөний дараа тэгвэл хүлээж авах бах тий. Айгу нөө буруу үедээ буруу юмнуудыг анзаарч хараад тэр чигтээ бүх юм муухай зуухай санагдчихсан юм зөндөө идэг шүү дээ. Тий. Нэг охинтой би тэр ас гэж ас гэдэг юм шиг. Jordan Peele тий. Тэрийг үзээ тэгээд амар агаад. Тэгээ би нөгөө охиныгаа ингээд цочоод. Аасынхтай хамгийн зөвүүн хэсэг нь тэр нөгөө найзынхаа гэрт нь очдог надад амар зөвүүн санагдаад байдаг шүү дээ. Найзынд очсон чинь нөгөө найзууд эмэгтэй найзынхаа яа? Тийм тэгсэн чинь нөгөө гэр бүлээр нь алдсан тэгээд тэр нэг ижлэх хүмүүс нь явж идэг тэр хэсэг нь. Тэр чинь Get Out-ийн ид чинь нөгөөсөө нэг найруулагч. Jordan Peele. Нөгөө Key and Peele гэдэг хоёрын чинь нэг нь өстэй тий. Сүүлд гарсан тэр нөгөө юу нь бас гоё. Nope нь гоё. Кино гэхдээ яалчгүй болзооны бас салшгүй нэг хэсэг мөө. Том соёл. Яалчгүй л тэг гэртээ дуудсан ч тэр нэгнийхээ гэрт очсон ч тэр гадуур явсан ч тэр кино үзэх үү гэдэг тийм асуулт болоосаа бүр маш том активити. Ер нь кино үзэх үү гэдэг асуулт чинь баг дийлэн хүний хувьд хуйлаа болцгоо. Тэгтээ баг нэг утга заримдаа агуулдаг. Зарим нь бас ингээл таалагдж байгаа хүний яхын тулд юм уу энэ киног хамт үзэх хүн байна уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ер нь кино бол ялцчгүй болзооны маш том нэг том соёл мөө. За тэгээ кино ярьсных манай нэвтрүүлгийг Innovation.
За кино. За киногснээс та одоо яг жүжигчин штэ угаасаа. Одоо яг мэрэгжлийн сурж байгаа юм уу тий? За тийх чинь тэгтээ угаасаа жүжигчин штэ. Тэгэхэд одоо за та нэг юм төсөлд орё гэхэд ингээ та хүртээ бай гэж төсөөлье заяа. Одоо нэг за болцдог хүнтэй. Тэгэхэд яг ингээ нэг юм эротик эсвэл яг нэг юм үнсэлцдэг хэсэгт ингээ тэр хэрэгтэй чинь жоохон дургуцаад ивэл яг уу. Би өөрөө угаасаа тийм хэсэгт тоглохгүй шүү дээ. Тийм өөрөө бас өөрөө хэцүүн дээр үнсэлцдэг лөө. Үнсэлцдэг шүү дээ. Тэр бүр ингээ зохиол тэр сувдаа тэнүүн хоёр оцон үнсэлцэн. Тэнүүн чинь баяр батах хэвчтэй. Оцон гэж байгаа шүү дээ. Би тэгэл зохиол уншаад яаж баярахыг оцгоо гэлээ. Тэгэд үерхдэг байсан биз дээ тий. Нөгөө бэлгүүн ахтай. Тийм. Үерхдэг дургуутсан уу? Гүй чи өөрөө баярах хаг бацуулж байгаа юм чинь. Одоо англиунаас нэг хаг гэдэг үг сурцсан байгаа шүү дээ. Тэгээ бүх хаг бацуулж байгаа шүү. За та ингэж төсөөлөд биз дээ. Та жүжигчин байлаа. Тийм юмд орохсон чинь би чинь жүжигчин юм шүү нэ. Эхнэр чинь дургуутсаад ивэл. Жүжигчин хүмүүсээр угаасаа хийх ажил нь гэдэг. Тэгээ угаасаа ажил тий. Гэтэ дургуутсах хүмүүс байгаа. Дургуутсаад байвал салнаа. Салаад кинонд тоглох. Тэгээ энийг бас нөгөө ярилцгал халтаа чиний хэлдгээр одоо тэгээ энэ бол миний мэрэгжлийн онцлогоо. Жүжигчин хүмүүсийн гэр бүлийн хүмүүс бол угаасаа айгүй сайн ажлыг ойлгосон болохоор л гэр бүл болтлоо явсан байж таарал. Хараа зүгээр эн чинь зүгээр видео штэ. Яа. Би ажиллаа хийж штэ гэх. За зинийхээс ёо. Гаа. За сонсоогүй шиг чи шууд ярьчихсан. Хэвээр. Гүү. Зүгээр би өөрөө бас юм кино минь тоглох мөрөдөлтэй. Аглан жүжигчин болно гэж. Би талент тараал уйлдаг шүү дээ. Би яг юм за өөл хэлэх үл яах вэ? Уйл шүү дээ. Шууд хамгийн хэцүү юм а бодвол тэр үедээ ингээл би нэг кино парабонд орж үзсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр одоо юм эрэгтэй эмэгтэй юм одоо хосын дүрт ингээ нэг гайтай цуг хамтдаа ороод ингээ шалгуулчихсан байхгүй. Зүгээр л ингээл зогсчихсан хоёр хамт бэлдгээ шууд ингээл цаас өгснөө бэлдүүлчихсэн юм билээ шүү дээ. Тэгэл ороод ирсэн чинь би чинь ингээл маазартгаараа маазрах гал ингэсэн чинь баах ууртай хүмүүс ингээ сууж байгаа байхгүй. Тэгэлснэ юу амар сул цамц мамц өмсдөө цамцаа тайл гээд одоо тэр нэг мэдгүй би хаагийн бас ямар тохирох нүггүй харах гад л байсан. Би амар том сул цамцтай тайл гэж чи би тэгээ доктор подолттой. Тэгэл шууд амар тэр хэсгэмсгийн ягаал ямар ч тийм инээж минийх боломж олдохгүй заа шууд за яв гэл хүмүүс нь те за хинбэ минбэж байхгүй шууд ингээл ятсан чи би тэгэл за би угаасаа энд маазраа талцгаанаад ах юм бол угаасаа энэ хүмүүст би загнуулаад хөгдөл гарах юм байна. Тэгэхээр би өөрийнхөө юу хийж чадхаал үзүүлэх хэрэгтэй юм байна гэж бодвол би шатдаг байлаа. Уг нь гоё романтик дүр байсан. Миний төлөө зодтолж байгаа хоёр залуу би салгаж байгаа байхгүй. Тэгээс байцгаа тойрч тэнийг юм ааши. Тэгэл өстө байж болох хамаг ямаа гаргаал гарсан юм да. Тэр үе бас амирэсаа ёо гараал ирсэн чинь мэдгүй юм цээжин дотроос нэг юм том хад чулуу аваа шидсэн юм шиг л болсон за бүр. Англиуны киноны дүрээр төсөөлвөл ямар дүр юм шиг байна. Би ихтэй өөрийгөө юм Mean Girl. Oh my god. Тэгээд байвал жинхэнэ таныг бүлээд шүү. Гоё бэкграунд дээр ингэж байгаад ингэж хаягддаг эсвэл ингэж байгаа тэр залууг ингэж хаягдаг тийм зохиол өгөх юм уу те англинд. Үгүй яг дүрийн нэг юм нэг зохиол байгаа тэгээд тэр англинд дүрийн би өгөх юм уу те. Зүгээр ер нь дүрээр төсөөлвөл киноны дүрээр төсөөлвөл. Би зүгээр амар юм хөвчлөлтөө кинонд л инээдмийн кинонд өөрөө амар тохирно гэж боддог шүү дээ. Нэг юм инээдмийн. Үгүй хаа. Англиан бол надад юм драм харагдаад байдаг шүү дээ. Аа драматик хүн л дээ. Нэг тийм мингэр гэж жанр нь юм драм ингээд амар тийм доктортой одоо ингээд юм тийш агуулж чадхаар тийм дууга байгаа хэрнээ нэг юм гомдол орилж чарлахгүйгээр зүр ингээд нүдэрээ ярьж марж маруулж хаар ч юм уу. Тийм одоо яг гоё мелодрам төрлийн кино минонд ч юм уу гол дүр тоглол амар гоё тохирох юм санагдаад шүү дээ. Лартмаг явах юм байна. Надаа ерөөсөө Mean Girls шиг биш. Эсэргээрээ яг нэг юм амар сайн охины дээрл хүлдэг биш заяа. За одоо манай гол дүрийн залуу нэг юм гачин токсик охин дурлаа яваад байгаа заяа. Тэгэхэд ингээд чимээгүйхэн яг тэр залууд амар сайн тэнгүүдээ амар сэтгэл гаргаад идэг нэг тийм номоо гэдэг нь угаасаа муухай үг биш шүү дээ. Номоо дуу тийм охин байж байгаа. Төгсгөл нь тэр залуутайгаа амар гоё дотносоо дуустдаг тийм даруухан ийм сайн охины дүр юм шиг санагддаг. Надаа. Би хайрын кинонд тоглох мөрөдлөө тэгэл толин тараа уйлаад байдаг. Үгүй толин тараал би уйлж байгаа дүр хоёлаа салъя. Уйлжсэн гэс би уйлж байхдаа уйлжт юм чи. Та эсрэгээ яг ийм акшн киноны зөвүүн гаийн дүр хэлгээ. Нэг жоохон томроод тэгвэл та уг амар зөвүүн гайсан. Яг Джейсон Стэтхэм гэдэг. Томроод. Би ихтэй сургуулийн сүнсийг үзчихсэн шүү. Oh my god, наатах ярихгүй шүү. Тэрний он тэр нөгөө нэг дараагийн юуг нь яриачтай. Чамтай уулзснаас хойш нь яриачтай. Тэр бол хөөрхөн кино. Тэрэнд бол би дуртай. Тэр кинонд бол дуртай.
Тэрийг нь үзээгүй юм байна. Тийм шинэ жилийн кино байгаа. Би ер нь ийм Монгол кино бас үзэх дуртай. Тэгээд тэрийг үзэрэй зам. Дүүнэртэйгээ нийж амар Монгол кино үздэг заяа. Манай гэрийнх ер нь Монгол кинонд амар дуртай байхгүй. Тэгээд сургуулийн үзчихсэн юм кино театрт бүр. Бүр кино театрт ч тийм. За. Remix энтрийн хос мөн. Тэр өөр юм. Би гэдэг Тэр чинь ангаахаа алдарт нь. Үгүй. Тэр чинь бараг л хаалаа байна. Сүнстэй бараг л аим шиг кино. Тийм ч лөө тийм. надад Мисүрисмийн нөгөө Orc гэдэг кино амар хөөрхөн санагддаг. Тийм шүү дээ. Тэр өөрхөн кино шүү дээ. Cinderella story тий. Orc. Би яг тиймэрхүү юм эргэлттэй кинонд амар дуртай нэг юм жоохон ийм байжснаа нэг хөөрхөн болж өөрчлөгддөг ч юм уу те. Glow up та. Тийм, glow up та тийм кинонд амар дуртай. Тэгээ би яг жоохон бахтай юм хэцүү хүмүүсийг юм хөөрхөн болгодог ажил хийж боддог шүү дээ би. Хэцүү хүмүүс нь хий. Одоо зүгээр жишээ нь сая одоо юу гэдэг юм гудамд арх уудаг хүмүүнийг ингээд амьдралын өөрчлөлт те ингээл гоё байр орон гэртээ болгож болгодог ч юм уу тиймэрхүү болгож боддог байсан ч арх уух чинь хүний сонголт юм байна гэдгийг ойлгосон л таа. Тэр хүн бол байраа зараал арх уух юм байлээ гэж байсан. Тэгэхээр тиймэрхүү кинонд тоглох мөрөөдөлтэй. За манай анхлын мөрөөдөл биелэх баха. Call me гэдэг дахиад хэлж. Call me. Анхлын проб нахваа л. Би тэр дал чамд кино саналд ирдэг үү? Одоо тийм кино гэхээс Та сүүлдээ кинонд тоглосон байсан шүү дээ. юунд гарсан ш нэрээ нэг трейлер дээрээс харсан шүү. Тийм нэг Ямар кино вэ? хэсэг нь яваад байсан шүү дээ Facebook-ээр. тачаал гэдэг кино. Аа. Өдөн дэргээ кино. хажуу ял юм болчихсон. Йоо. Хөрштөгөө болцуулах амар эвгүй л юм тий. Амар юм шиг. Харин Ханаа нурагаас салчих юм биш үү? Чууд амар эвгүй. Эдник хаалга. Манайх засар үйж байгаа. Тэр болцож байгаа болчих юм бол амар эвгүй юм шүү. Энийг битүүл. Нөгөөхөн гихтээ гуйм даа авчир битүү сонсож байгаа. Тийм таарал. Тийм юм байна. Дөрөвний нөгөө ажилтнтайгаа болцохол ямар гэдэг юм байна л да ер нь. Киноны санал гэхээсээ ер нь контентын саналууд л ер нь нэлээ ярьж байгаа. Тэгээд одоо Шинэхдээ стил кино шүү дээ. IPTV-гийн кино. тийм л дээ IPTV-гийн кино. Гэхдээ ер нь одоо далайцын хувьд ч гэсэндээ арай жоохон бага байдаг гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Зохиолын хэрэгэлт зураг авалтын цар үрээ ч гэсэндээ өдөр хоног пландж байгаа байдал ч гэсэндээ арай хөнгөн. Гэхдээ одоо би чинь яг офисын ажил хийдэг болохоор зураг авалтанд орох юу айгүй хэцүү. Офисын ажил яг тэд нарыг ингээм амар хаадаг тийм. Тэгээд зөвхөн надад зориулаад хагас бүтсэн л юм уу. Нэг бол зөвхөн надад зориулаад орой 7 цагт зураг авах гал групп хүлээж ийн гэдэг тийм мэдээж байхгүй шүү дээ. Тэгээд орж марж чадахгүй. Чиний одоо амар гаргамаар байгаа дүр юу вэ? Бис дахин ийм дүр гаргалстай халаад өгөх юмсаа гэдэг. Юу гоё эсрэг тал мал дуу. За юу мэр юм битээ. Гоё шүү. Чи mean girl болохгүй юу? Би өөрөө Угаасаа минь. Адлаа. Нэг тийм юм байдгүй юм дөө. Ер нь ихтэй ингээд хүн чинь одоо тухайн найруулагч ч юм уу тухайн уран бүтээлийн баг санал тавьж байгаа бол тэр санал чинь ингээд айгүй олон хүмүүс дундаас ингэж л одоо зорж ирсэн санал байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч дүр над дээр санал тавьсан байсан тэрийг би ингээд айгүй сайн гаргачихсан, илүү айгүй сайн ажиллачихсан л гэж л ер нь бодчих. Тэрнээс одоо нэг заавал тэрийгэ харуул, энийгээ харуулъя гэх юм байхгүй. Лавлгийнх нь л үгүй. Таны чинь Үгүй нэрнгээсээ ийм хэсэг байдаг үлээ. Шүн орой хайж гадаа гэсэн чинь гарч хүнтэй сууй гэдэг чинь таны хэсэг үл юу лээ? мэдгүй та. Яагаад нөгөө нэг ээж нь хайчих байгаа хар шүнсэн чинь гарч хүнтэй сууй. Тийм өөжгийн эгчдэр үлээ эгчдэр тийм руки бид нэг бас цагаан сарын шинжлэлийн үеэр контент хизээ үнтэй суух гэд тийм контент тавуулсан. Тэр дээр ээж нар чинь нөгөө нэг бас огноо битээ оройтой дэ гэдэг хэрнээ яг гарах гингуу тайчих гээд байгаа гэдэг нэг тийм л юуны хэсэг гэсэн. Гэтэ одоо ер нь их тийм орилж чарлж марлах юм ер нь биш. Хүн гин юм чимээгүй хэрнээ текст багтай хэрнээ өөрийнхөө дүрийн шугамыг, өөрийнхөө зөрчлийг, өөрийнхөө бүх юмыг ингээд ойлгуулчих юм бол тэр ингээд тэр жүжигчнээс айгүй их тийм чадвар шаарддаг юм шиг. Зүг зүгээр зогсож ирсэн ингээд шууд нулимсан гарч байгаа. Тийм ер нь ингээд тэр харц ч юм уу тэр харцны үнэн байдал тэр одоо үнэхээр сандарсан бол тэрийг сандарснаа гэж ингэж юм амсгаадаж юм хиймэл мимэл биш дээ. Яг л нэг тийм Тунгийн харуулаад. Тийм. Та тэгж уйлж чадах уу? Шууд харж байгаа ингээд. Мэн заримдаа талхин дэж байгаа гэж уйлд шүү дээ. Одоо яг уйлах гэж энд байж байгаа. Одоо яг уйллаа ёо. Ер нь уйлам хаа юу? Уйлам хаа. Уйлан хаа. Уйл за. Тий, уйлан хаа шүү, уйлан хаа. Тэр чинь хоёр дугаар дээр уйлсан шүү дээ. Уйлаа тий. Ягаад юу болсон? Одоо уйллаа манахаараа харж гинөө. Нараа нөлөөс сэлгэнэ тий. Чимээгөөж төвлөр за. Ингээ уйлждаг байхгүй. Уйлахгүй л юм л да. Нөлөөс ингээ цэлгэнэ. Зүгээр цэлгэнсэн байна тийм үү? Чи ямар гэдэг? За. За энэ уйлсан дугаараа гэдэг үсэх юм бол манай бүх өнгөрсөн дугаараадыг бас давхар үзчихээрэй. Хамтлаа яриад байта. Хангам. За. Удаан ч ярьлаа, олон ч юм ярьлаа. Сүүлдээ гоё кино мэнүү яриад ингээд явж байна. Төгсөх үү? Тэгээд
За манай хоёрт ярих юм байсан уу? Үргэлжлүүлээд Red Burger. Тий. Тэстэ хитэн нэрээр дуудва. Жоржиа сүлд Red Burger болчлоо тий. Red Burger штэ эхлээд. Red Burger өстэй. За нэрнүүд Хоёр уянгаа айгуугүйсээ орж ирсэн. Пүү ах маань өнөөдөр жоохон сандралтай ах шиг уянгаа их чиг ороод ирсэн чинь. тийм аа. Айгуу гоё. Та түрүү нөгөө Попсийн залуу хин болоо би орчилж. та түрүү нөгөө нэг хандл мандал гэж жоохон ярьжсэн шүү дээ. Тэгэхэд яг танай подкаст амар гоё санагддаг байхгүй би эхний season бизнес нь сонсчихсан. Тэгээд яг нэг юм заавал мейнстрим хүнд хүрэхгүй яг одоо ингээ амар гоё таргет аудиенстэй шүү дээ. Танай хүмүүс амар хөөрх юм санагддаг байхгүй угаасаа. Тэгээд амар гоё удаан үргэлжлүүлээрэ гэж ер нь хэлэхээр л манай үзэгч нарт гоё хайртай шүү гэж хэлээд өгчөж. хайртай шүү. За сайн гоё зүзэл. За баяртай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Бага жилдээ морилцож хөдлөсөн гэсэн. Тэгтээ гадаад явж байгаад нэг юм гоё хинийч мэдгүй хэлээр найзтайгаа хоорондоо ярьж байх гоё шүү. Монгол хэл шүү дээ. Хоёуланг нь хүмүүс солонгос гэж бодог гэсэн. Яг сумад ганц та. Тэр хэлжлээ гэж шүү жоохон дараа.